Өнөөдрийн өвчтөд ингээд Монгол бизнес бэлтгэл хүргэдэг нүүдэлч ток шоуны удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ингээд бид өнөөдөр студидтэй зочдтой урьж ирүүлээд байна. Бид та бүхэнд өнөөдөр Монгол хүний амнаас ямар үнцэнтэй вэ гэсэн сэдвээр ярилцгаа. Зочдтой урьж ирүүлээд ингээд зочдтой танилцуулъя. За, хууль зүйн яамны бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын дарга Алтан Гэрэл, хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Бата. За, Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургуулийн социологийн тэнхимийн багш Батбаатар, иргэдийн шударга шүүхтрийн бус агуулгын гишүүн Дэмбэрэл. За, хууль зүйн ухааны доктор Амарбаяр. За, миний буудан дээр сууж байгаа нь бол Сонгойрхон дүүргийн 114 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Наран Чимэг нар. Одоогийн байдлаар үргэлжлүүлсэн байна. Өшөө 3 зочин маань хараахан ирж амжааг байна. Тэгэхээр сэдвээ энэ яагаад Монгол хүний амнаас ямар үнцэнтэй вэ гэж нэрлсэн бэ гэхээр иргэд маань голчлоо ингэж байна л да. Бидэнд л ус оц шүрмсээр холбогдоод Facebook, Twitter хуудасаар холбогдоод ер нь бол энэ Монгол хүний амнаас бол одоо ямар ч үнцэнгүй болцсон байна. Монголд энэ амьд явах баталгаа алга болцсон байна гэсэн зүйлийг ихэрэд байна л да. Тэгэхээр яагаад иргэд маань ийм итгэлгүй ийм болчих. Хүний амнаас ерөөсөө юуны ч үнэгүй болчихоо. Энэ сэдвийг одоо сонгож авсан маань одоо ийм утгач. Тэгэхээр би танаас иргэдээс тавьдаг асуултыг та бүхний дунд дахиад тавих гэж байна. Яагаад Монгол хүний амнаас одоо бид иргэдийн ярьдаг бол нохооны төр малын амнаас 7 дор үнэгүй гэж яригдах болчих. Ямар хүчин зүйл нөлөөлөд ийм яриаг газар авчих. За, тэгэхээр бол нийгэм тийм хандлага яриа үүсчихэд байна л да. Ер нь бол хүний эрхийн үндэсний комиссаас амьд явах эрхийг хангах чиглэлээр төрийн байгууллага албан тушаалтан ажиллах ёстой. Тэгээд зөрчигдсөн тохиолдолд хамгаалах ажиллагаа нь шүүх хуулийн байгууллагын журмаар одоо хангагдаж явах ёстой. За, учирсан хохирлыг арилгах ёстой. За, ер нь бол одоо манад хэрэглэж байгаа практикт бол гэмтрийн хохирлыг бол гэмтрэг үйлцэн гин буруутай этгээд өөрөө нөхөн төлөхөөр нөхөн барагдуулахаар хуульчилсан байгаа. Ер нь бол зүгээр бусад улс орны жишг олон улсын стандарт шаардлагыг авч үзэх юм бол төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа. Тэгэхээр иргэнийхээ эрхийг хамгаалж чадаагүй төлөө тэр хариуцлагыг хүлээж хохирлыг нөхөн төлөх асуудлыг ярьдаг. Тэгээ хүний эрхийн үндэсний комиссаас бол энэ хохирд нөхөн төлөвлөлттэй холбоотой 3 асуудалд анхаарлаа хандуулад байгаа. Нэгдүгээрт нь бол гэмтэргийн улмаас хохирсон хохирогчийн хохирлын асуудал. Хоёрдугаарт нь хэлсээр эрүүгийн эрхт холбогдсон хохирогчийн асуудал. Тийм ээ. Гуравдугаарт нь бол энэ амь насны үнэлэмжийн асуудал. Амь насны үн цэнийн асуудал анхаарлаа хандуулад байна. Тэгэхээр гэмтэргийн уучлаарай зүгээр энэ асуудлууд мэдээж үргэлжлээд бид нар цаг 30 минутын турш ярих учраас зүгээр ийм яриа өрнөх болсон гол шалтгаан шүү дээ. Хамгийн одоо гол шалтгаан бол энэ эрх зүйн зохицуулалттай холбоотой. Эрх зүйн зохицуулалттай холбоотой. Тухайн нэгдүгээр тэр хамгаалтын механизм тийм ээ төр иргэнийхэн амьд явах эрхийг хамгаалах чиглэлгээ хэрэгжүүлж чадаж байгаа эцэгт хамгаалалттай асуудал. Тийм ээ. Тэр нь өөрөө эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд, бодлогынхаа хүрээнд, үйл ажиллагааныхаа хүрээнд тэгээд боловссон хүчин хүний нөөцийнхаа хүрээнд тийм ээ ямар байгаа вэ гэдэгтээ шууд хамааралтай. Төрийн хяналт хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа тийм ээ эрх зүйн зохицуулалт хуулийг хэлбэрлэлтгүй хэрэгжүүлж сахиулж байгаа байдал нь өнөөдөр энэ хүний амь насны одоо үн цэнийг одоо нийгэмд одоо унсан байдлаар нийгэмд ийм ойлголт өгөх одоо үндсэн гол шалтгаан гэж үзэж байна. Манай бусад оролцогч нарын байр суурийг хэлж байгаа. Жишээ нь хууль гээл ярил за одоо нийгмийн харилцааг хамгаалдаг хамгийн гол хууль эрүүг бол ер нь гээл ярил цаашгаа зөндөө явна уу? Амь настай холбоотой ярьж байгаа ч. Тэгэхээр бас илүү жоохон гүнзгий бодоход хизээ Монгол хүний амнаас үн цэнтэй байсан юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Ухаан одоос 70 жилийн өмнөх үйл явдлыг бодъё л да. Үнэхээр сэхэтний давхаргаа үнэхээр Монголынхаа сор болсон хүмүүсийг маш их хэдэн мянгаар нь бууд хороосон шүү дээ. Тийм үү? За тэрнээс төрүүлээд явъя. Нөгөө манжийн дарлал үе гэж бүр түүхээ ярих юм бол дараа нь социализм үе гэж бидний мэдэх үед. Одоо бол сүүлийн үед нэг тийм бодолд авмгаалч. Социализм үед бүх юм сайхан байсан да. Энэ үед бас үн цэнтэй байсан уу? Сони асуулт байхгүй. Одоо Монгол хүний үн цэнийг ярихад монголчууд уг нь бас ч гэж өдрөөс өдөрт бардам болчихно. Би бол энэ хандлагыг юу гэж нэхлээр мэдээж нийгэм даяараа шүмжилтэн чи гутарч байгаа зүйл байна. Монгол хүний амьс яагаад юм үнцнийг болж. Гэхдээ нөгөө талаас
Энэ үн цэний чинь нэгтдэг, өгүүлдэг энэ ухамсар сэргээд ирж байгаа байхгүй. Хууль ёс нь ямар байх хэвээр. Эдийн засаг нь ямар байх хэвээр гэдэг ч юм уу. Цөөн хэдэн төгрөгийн төлөө амжиргааны төлөөнөөс жишээл Монгол хүний амнаас өргөдөх ёсгүй. Хин нэгэн буруутай албан тушаалтанд ажиллаа хийж чадаагүй төлөө. Эсвэл хин нэг шунхаа итгэдэйн төлөө. Хин нэг уул усыг эргүүлсэн дээр уурхай айдсны төлөө тэр нөхөн томч хүн амнаас алдах ёсгүй гэдэг дээр хүмүүс ухамсар сэргээд л байна л да. Миний хувьд бол ягаад хэр зэрэг үн цэнтэй вэ гэдэг энэ асуулт Монгол хүмүүс сүүлийн үед ялангуяа дундаж статистикээр асар олноор санаатай болон санамсруу байдлаар амиа алдаж байна. Тэгэхээр хүмүүс юу гэж бодож байна гэхээр ерөөсөө энэ амиа алдаад байгаа статистикийн хэсэг тусам тийм ээ хэр зэрэг үн цэнтэй бэ? Баг үн цэнтэй болчихлоо гэдэг ийм нийгмийн сэтгэл зүйн нөхцөл үүсэж байна. Ерөнхийдөө бол яг энэ Монгол хүний жилийн дундаж статистик амиа өргөдөж байгаа амианаас алдаж байгаа энэ статистикийг аваад үзэхэд бол баг дайн байлтаа хийж байгаа усаар баг тэнцвэр хэмжээний юм байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг ерөнхийдөө асар хүчтэй нөлөөлж байна. Ийм байсаар. За миний хувьд бол Монгол хүний үн цэнийг хэн үнэлэмжийг гаргаж хэн монголчуудын амнаас те үн цэнийг баталгаад болгох ёстой. Энэ бол төр. Энэ Монгол хүний үн цэнтэй холбоотой бол хариуцлагатай холбоотой гэж байна. Өнөөдөр аригталт эмх замбраагүй тий. Одоо золгүй байдлаар амь алдсан хүмүүсийг сая хэлж байна тий. Дайн байлдаанд орноос их байна. Өнөөдөр аригталт хамгийн чухал хүчин зүйл болж байна. Дараагийн асуудал бол хариуцлага шүү дээ. Энэ хариуцлага аригталт хоёрыг хэн зохицуулж барьж өгөх ёстой. Энэ төр маань өөрөө энэ хариуцлагыг тий тогтоогоод энэ ард иргэдээ буулж урамтай болгох юм бол энэ монголчууд өнөөдөр амь наснаас өөдөөг шүү дээ. Ямар зүгээр ингээл хэн дуртай явж байгаа өгөхийг хүсгэн. Хүн болгон нэг өдөрч 1 минут ч гэсэн амьд амьдрахыг л хүсэж шүү дээ. Тэгэл тэгж байна. Үзэгчдээ одоо би бас хоёр хүнийг танилцсан, хоёр зочноо танилцсан гэж бодож байна. Иргэдийн шударга шүг төрийн бүсээ болгон тэргүүн Батялалт мөн ирсэн байгаа. За энэ болохоор зэрэг өмгөөлөгч Инх Тамир ирсэн байгаа гэдгийг танилцуулъя. Тэгэхээр бид сая иргэд оролцогчдын дунд энэ иргэдийн дунд яагаад энэ монгол хүний амь нас үн цэнэгүй болчлоо гэдэг яриа дэлгэрэх болвоо. Хүн болгон яагаад энэ тухай яриад ийм жоох баг зэрэг айцтай болчоо гэдэг зүйл дээр самт бодлого уулзаач гэж. За тэгээд хүний амь насны үн цэнийн тухай асуудал бол хамгийн эмзэг асуудал юм л да. За хүн өнөөдөр амь насаараа хохирох ч юм уу ямар нэгэн байдлаар хохирол амсныхаа дараа л энэ үн цэнийхээ тухай боддог юм шиг санагдаад байна. Тэгэхээр энийг би юутай тайлбарлах гэдэг нь тэгэхээр хүний үг хэлэх тийм ээ тухайн үгийг сонсох төрийн тэр хүлээж авч байгаа үнэлэмж нь их дор байгаа юм болов. Жишээлбэл өнөөдөр энэ барилга байгууламж стандартын шаардлага хангахгүй тийм одоо барилгууд олон байна гэдгийг бол өмнө нь бол маш олон хүн хэлжсэн шүү дээ. Одоо энэ улсын мэргэжлийн хяналтын хаалгач гэдэг юм уу бусад төрөөс тэр тогтоож өгсөн стандартын дагуу тэр үйлдвэрлэл үйлчилгээг зохицуулж явах хэрэгтэй хяналтын байгууллагуудын одоо тийм хяналтгүй үйл ажиллагаа тийм ээ. Тэр хяналт нь өнөөдөр хяналт байж чадахгүй тухайн хяналтаас айлгүйгээр одоо дураараа юм хийдэг. Энэ одоо төрийн одоо хяналт тавих энэ институт нь одоо өөрөө одоо хяналтаа хэрэгжүүлж чадахгүй баснаас болж одоо хүний амь насанд хүрлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар хүний амь насанд хүрснийхэн дараа л одоо өнөөдөр энэ асуудлыг ярьж байгаа нь бол оройтч ярьж байна л да. Тэгэхээр ер нь бол бид одоо ард иргэд бол энэ нийгмийн зохицуулалтын замбраагүй байдлын тухай бол маш олон юм яриад байгаа. Одоо Монгол улс байхгүй боллоо гэдгийг хүртэл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төр нь өнөөдөр жишээлбэл ингээд улс төр гэдэг хитрхи хэсэг бүлэг хүмүүсийн тий одоо талцал дор ингэж явсаар байгаа нэг амьдрал донд үнэхээр зохицуулалт шаардлагатай байгаа асуудлууд руугаа хүрч чадахгүй байгаа нь л өнөөдөр энэ хүний үн цэнийг бол ярих асуудал болж байна л. Тэгээд хүний үн цэнтэй холбоотой ярихад бол өнөөдөр үнэхээр хохирчоод тийм ээ одоо тэжээгч алдсан тэр өсвөр насны маш олон хүүхдүүд ингээд автоорын хэрэг одоо ингээд маш олон гэмт хэрэг одоо зүй бусаар даймнасаа алдсан хүмүүсийн хохирлын тухай асуудлыг өнөөдөр хөндөж ярьж байгаа гэж ойлгож байна л. Тэгэхээр би бол нэгэнт одоо ихэвчлэн одоо манай төрийн бүс байгууллагт иймэрхүү байдлаар хохирсон хүмүүс ирж юу гэж хэлдэг гэхлээр за миний хүүхэд ингээд өнгөрчдөг юм байж тийм ээ өнөөдөр ингээд хойноос нь хөөцөлтөд явхлаар төр засгийн хүртэл хэрэгт нь хүртэл суллагдаад ингээд өршөөл хамрагдаад явчихдаг юм байна. Дараагийн хүмүүс ингээд өхгүй байх талаас нь төр засаг юм хийгээсэй л гэж яваад байгаа байхгүй энэ ихэвчлэн. Тэгээд тэр утгаар нь бол би хүний амь нас хохирсныхын дараа үнэлэх тухай асуудлыг биш яаж энэ хүний амь баталгаатай байдаг нийгмийг бий болгох вэ гэдэг тэр төр засаг ялангуяа нэвтрүүлгийн бодлого оршоосоо гэж хүсэж байгаа. Тэгээ манад нэг юм гашуун юу байдаг штэ. Сони эвлдэрч бичижсэн гадаадын нэг зөвлөлчин ирчээ те.
нэг жолооч ч юм уу хөт чинь жоохон одоо өөрийнх нь эсэргүүцсэн байдлаа монголчууд ч юм бол бас жоохон хин хүний үгэндээ ороод идэггүй тийм одоо хард юм шүү дээ. Гэтэл одоо энэ ямар үнэтэй буудчих уу гэжсэн гэж байна. Тэгэхээр бас хүнийг үнэлчихлээр бас сөрөг үр дагавар нь ямар ч байдгийг тий. Тэгэхээр ер нь бол хүний аим нас бол ямар ч одоо эд материал эд хөрөнгөөр үнэлэгдэхгүй ийм л одоо ариун нандин зүйл гэж би бол хэлмээр. Миний хувьд бол бодоход ер нь иргэдийн эрх зүйн ухамсарал дэвшилсэнтэй шууд холбоотой. Урд нь бол энэ талаар бол гаргаж тавьдаг л байсан. Тэгээд энэ нийгэмд гарч ирээд байгаа буумыг телевиз, радио нийтэд бол илүү түгэж чадсантайс холбоотой байгаа. Миний хувьд бол ийм л. Тэгэхээр тоо хоёр бас энэ асуудал дээр яг гэж бодчихно. Иргэд маань ийм зүйлийг ярьдаг болцоод байна те. Хүний амь нас одоо үнгүүдчихэд байна гэдэг дээр тань. Надад ийм эмгэгтэй явдал тохиолдог бол би одоо хүнийг Монгол улс маань яаж үнэлдэг гэдэг тийм тэр талаар сонирхгүй л байсан л да. Гэтэл одоо ингээд үнэхээр эмгэгтэй явдал тохиолдсноон дараа энийг эргээд харахад бол энийг хууль зөвгөр зохицуулах ямар тийм эрх зүйн баримт ч байдгүй юм байна манай улс оронд. Ардчлалыг 20 гаруй жил хөгжүүлчихэд байна гэж байгаа энэ улс оронд бол зайлшгүй одоо энэ хүний үнэлэмж энэ үндснийг бол бий болох тийм хууль эрх зүйн орчин байх шаардлагатай юм байна гэдэг дээр л барь зүрх илэрхийлэх. За хэлж байгаа их үзэгч өнөөдөр амгалан галзах. Тэг яг өнөөдөр хүний амьд сэнэхээс энэ асуудлыг ярих өмнө манай Монгол Улсын үндсэн хууль өөрөө зорилготой тохиолдсон шүү дээ. Хүмүүнлэг иргэний алдсан нийгэм байгуулна. Өөрөөр энэ юу гэдгийг одоо 20 жил энэ яг ямар нийгмээгээд одоо хүртэл бид нэр ярьдаг л та. Гэхдээ юу гэдгийг тайлбар нэг хамаарах. Ерөөсөө л хүн төвтэй нийгэм, тийм ээ? Хүн төвтэй нийгэм, хилэгдэгч төвтэй зах зээл, суралцагч төвтэй боловсролын тогтолцоо, тийм ээ? Ингээд явна л та. Тэгээд энэ тохиолдолд өөрөөр хүн одоо юу гэдгийг хүний үнцний гэдэг юмыг бид нэлээд тодорхой ярих шаардлага байна л да. Ямар ч тохиолдлоос албан үүргээ гүйцэтгэж яваад гал усын гамшигын төлөө онцгой байдлын албаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амнасаа алдчих. Цагдаагийн албаагч нийгмийн хэв журмыг сахиулах гэж байгаа юм алдчих. Тийм ээ? Бүх тохиолдлууд нь хууль эрх зүйн дагуу харилцан адилхан. Дээрээс нь одоо юу гэдэг би жишээ нь хуульч яг өмгөөл хийгээ явж байгаа хүний хувьд жишээ нь Тэнгис кино шатрын Наранчмгийн гихчин хүүхэд одоо та бүхний мэдих 3 дугаар эмнэлэг тийм ээ. Энэ хоёр бас жишээ нь бол бас хууль зүйн дагуу арай ондоо. Тэгэхээр юу гэдэг юм ингээд яг одоо шүүхээр ингээд өнөөдрийн шүүгээр одоо юу гэдэг эрүүгийн хэрэг үсгээ явж шалгаж байна л да. Иргэний журмаар одоо жишээ нь гим хорийн асуудлыг яаж ярих вэ гэхээр тийм ээ. Өнөөдөр манай хууль тогтоомжор бол бас их зовлонтой л байна. Гэтэл юу гэдэг яг сая одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн гэх юм бол гадаад орнууд тодорхой л байгаа л да. Жишээ нь Америк одоо юу гэдэг нэлийн төрөмгийлэх бодлого явуулж байгаа. Иракт, Афганистанд байлдаж байна тийм ээ. Энэ цэргийн Америк цэргийн албаагч энэ нутагт одоо юу гэдэг амиа алдах юм бол арга хэлтэн шууд тодорхой 600 мянган доллар өгдөг жишээ тийм ээ. Юу гэдэг гадны жишээ олон жишээл татаж болж байна л да. 9 дугаар сарын 11-ний нэг террорист халдлага боллоо шүү дээ Америкт. Энэ өөрөө Америкийн нийгэм чинь маш шал өөр нөхцөл байдлыг бий болгоцсон. Одоо юу гэдэг 9 сарын 3-наас хойш энэ чинь үндсэндээ 3 сар өнгөрчлөө шүү дээ. Одоо би шулуухан гэлэхэд бол төр одоогор бол үндсэндээ энэний дагуу ямар ч арга хэмжээ аваагүй л шүү дээ. Хоёр дахь хоёуланд байна. Гэтэл 9 сарын 11-ээс халдлага болсноос 11 хоногийн дараа Америкийн конгрессээр хууль батлагдсан байдаг. Агаарын тээврийг тогтворжуулах болон нөхөн олгорын тухай хууль гэдэг. Ерөөсөө 11 хоногийн дараа шүү дээ. Энэ хуулиар өөрөөр хэл нөхөн олгор хэн ямар хэмжээний нөхөн олгор олох ёстой гэдээ бүгдийг хуульчлаад өгсөн. Өөрөөр хэл тэнд төр хурдтай биш шүү дээ, тийм ээ. Дээрээс нь бүх тохиолдлуудаа хүн ямар амьд сэнтэй вэ гэдгээ шууд хилцсэн байсан. Дахиад гинтийн юмд учмагцаа тэр төрөөрөө дахиад юу гэдэг юм. Маш хурдтай арга хэмжээ авчихж байна л да. Гэтэл Монголд өнөөдөр юу гэдэг юм тийм ээ. Бид нэр яриад байгаа шүү дээ. Хохирогч маань өөрөө хохирсон дээрээ хохирдог тийм л тогтолцоогоор яваад байна гэл бүгд ярьж байгаа. Тийм л тогтолцоод байгаа. Бид нэвтрүүлэг эхлэхээс өмнө одоо энд ч гэсэндээ бид иргэдийн санал бодлыг авна. Зүгээр Монгол хүний амь насыг ер нь та ямар үнцэнтэй байх ёстой вэ гэдээ асуухад тийм үнцэнтэй гэж хэлхээсээ наа Монголд амьд явах баталгаа алга гэж ярьж байгаа хүмүүс. Үнэлүүлэхээсээ наа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр зэг одоо жишээлбэл надад одоо энд нэг хэдэн тоо баримт байгаа даа л да. Үлхэмлэл сүүлийн одоо 5 жилийн дотор уулуурхаан салбарт одоо 3 жилийн байдлаар 57 хүн амнаас алдсан байна гэж байгаа. Уулуурхаан салбарт. За энэ үхийн ойрхон налайхаа уурхад 204 ослол гарснаас 99 хүн амнаас алдсан байна гэж. 71 хүн хөлбөмбөгийн жантаараа алдсан байна гэж байгаа. Энэ хотынх нь хаяанд байж байна.
За тэгэд одоо юу гэдгийг 786 үйлдвэрийн ослогоож 792 хүн осолдож эндсэн байгаа тодорхой хэмжээнд. Тэгээ барилгын салбарт осол гарч 198 хүн өртөж, уулуурхайн салбар 112 хүн амь насаа алдсан байна 5 жилийн дотор. Тэгэхээр Монгол улс түрүү энд хийсэнтэй Иракийн дайнд бол өдөрт бараг 2 хүн амь насаа алдахтай үгүйтэй байсан гэж ярьдаг юм бил Америкийн статистик судалгаа. Монгол улсд бол одоо ингээ гарангуй зам дээр осол. Тэгээ хүн одоо хүлдэж осгож насварч байгаа. Бид нар өдөр тутам бидний өөрөө хэвлэл мэдээллийн салбарын бид нар тэрийг мэдээлдэг. Гэтэл тэр нь эргээд төр нь одоо бүгд л ярьсан хүмүүс төртэй холбож ирж байна энэ асуудлыг. Хууль зүйн зохицуул тэгэл төр анхаарлаа хандуулаагүй гэж ярьж байна. Тэгэхээр одоо бол энэ төр бол мэдээж ажиллаа хийхгүй байна гэдэг зүйл төр бид нар бас санал нэгдчихлээ гэж би бодод байна л. Одоо яах вэ гэдэг асуудал мэдээж яригдэн тийм үү. Гэтэл хүнийг одоо хэдүүлээ одоо яах вэ гэдэг асуудлыг төрлийн 2 дугаар шатанд явагдана. Үнэлж болох уу болохгүй гэдэг асуудлыг эхлээд ярилцъя гэж бодод байна л. Хүнийг одоо амь нас гэж зүйлийг одоо түрүүн тэнд татгалт хийсэн тийм. Үнэлчүүл бас сонирн байдалд орно. За үнэлэхгүй нэгтэл тэр хүн бас тэгж шít. Монголын төр хүнийхээ амь нас хүндээ анхаарал хандуулдаг юм ч одоо яасан ч гэл болж ирчих юм бол гэдэг ийм хоёр тал байгаа. Тэгэхээр үнэлэх нь зөв. Үнэлэнгүй л яагаад? Үнэлэхгүйг л яагаад гэдэг асуултыг би та нарт таймаар байна. За энэ дэр нэг зүгээр төвчхон одоо санаагаа хэлэхэд зөв хүний би ярианыхаа ихэнд хэлсэн хүний эрхийн үндэсний комисс бол хүний амь нас үн цэнтэй байх ёстой гэсэн тийм байр суурийг барьж байгаа гэдэг талаас нь ярьсан. Батялтын тухайд бол ярианд нь бол ийм дурдж байна л да. Хүний амь насыг бол үнэлж болохгүй. Тэгэх юм бол нөгөө буудна барина гэдэг асуудал яригдана. Сөрөг үр дагавар үүснэ. Тэгэхээр би хүнийг үнэлэх асуудал биш. Хүний амь насыг үнэлэх тухай асуудал ярьж байгаа юм л да. Хүнийг амьд байхад нь амьд явах эрхийг хангах асуудал бол төрийн үүрэг тийм ээ. Энэ бол төрийн процедур, төрийн механизм, эрх зүйн зохицуул бүх юм энд ажиллаж явах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд тэр ажиллаагүй бол хэрвээ тэр ажиллаагүй бол тэр ямар ч нөхцөл байдал болж байна. Гэмт халдлага нь байна уу, тийм ээ? Үйлдвэрлэлийн осол нь байна уу, тийм ээ? Золгуу тохиолдол нь байна уу? Эсвэл одоо албан үүргээ гүйцэтгэж байна уу? Тэр болгоноос үл хамааран төр тухайн иргэний өмнө амьд явах эрхийг хамгаалах хангах үүрэг хүлээснийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага нь тухайн одоо тохиолдол болгоноос хамаарат эрх зүйн үр дагавар нь өөр байдаг учраас гимбуруугийн асуудал нь харилцан адилгүй байдаг учраас энэ дээр өөр зохицуулалт шаардлагатай болно. За тэгээд нэгэнтээ хамгаалж чадаагүй бол тийм ээ амьд явах эрхийг хангаж чадаагүй хамгаалж чадаагүй юм бол яах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энд бол хүний амнаас хохирсны дараагаар бол заавал энэ мөн цэний асуудал яригдах хэрэгтэй. Тэр хүний тэр энэ хорвоод тэгээ эрхэм зэрэгтэйгээр хүн болж ирсэн тэр хүний амь насын одоо үн цэнтэй байх асуудал. Энэ өөрөө зүгээр мөнгөөр үнэлж байгаа харилцааны шинжтэй хэлбэр бол бас биш шүү. Би зүгээр хэдхэн тохиолдол хэлээ. Фудландын хэрэг гээд нэлээд шуугианд тарьжсэн хэрэг байгаа тийм ээ. 5 хүнийтэй холбогдож дээдл нь 1251 хоног цагдаа хоригдож тийм ээ 3 жил гарсан шүү дээ. Доод нь 206 хоног цагдаа хоригдож шалгагдсан байд. Тэгээд нэг хүн нас барсан. 4 хүн бол 4 хүний 2 нь сүрээ, нэг нь илэгний цусан хавдар гэдэг юм суур өвчтэй болж байнгын одоо хүний хасрамжтай болж үлдсэн. Тэгэхээр энэ дээр жишээлбэл нас барсан нөгөө улсуудын тухайд бол шүүх яаж шийдсэн бэ гэхээр нөгөө эрүүл мэндийн хохирол, хоригдсны хохирол, за хоригдож явах хугацаанд ажил хөдөлмөр эрхэлжсэн бол олох байсан орлого гээл бүхий л одоо тэр юмнуудыг одоо эдийн болон эдийн бус хохирлыг тогтоож штэ. Дөнгөж нас барсан хүний тухайд бол нөгөө бусад тэр одоо тэр хүний олох байсан орлого ашиг юу тэр юм бол вирус ярихдахгүй боломжгүй болчих. Эрх зүйн зохицуул нь тийм учраас. Ганцхан зүгээр тэн дээр бид нар хүний эрхийн үндэсний комиссаас ямар байр суурь тавьсан бэхээр эрдэнэ шүүхийн эсрэг конвенцийг барьж асуудлаа тавьсны хүчинд ээжт нь одоо сэтгэл санааны гим хорыг гаргуулах ёстой гэсэн зарчмаар 35 сая төгрөг нэхэмжилснээс шүүх 8 сая тогтоож байна. Гэхдээ энэ хэдийг нэхэмжлэх тэр аргачлалч байхгүй шүүх ямар одоо эрх зүйн зохицуулалт стандарт одоо юу хэм хэмжээг барьж хасах одоо үндэслэхүү гэж үнэлэх нь бас тодорхойгүй. Тийм байгаа. Зүгээр сая энэ тохиолдол. Тэгтэл Азийн чон гэдэг байна тийм ээ. Энэ бол хүний амнаас өнөөдөр л гівгүнтийн ингээл хохироод байгаа асуудал биш шүү дээ. Тэгэхээр Азийн чон гэдэг байна. Тэн дээр за би буруу санааг бол 17 хүн нас барсан санагдаж байна. 17 хүн нас барсан тохиолдол дээр оршуулгын зардал 500-аас сая 200 мянган төгрөг авсан мэт. Нэрөөсөө. Тийм. Тэгээд бусад хохирсон за хараагүй болсон, бүрэн хараагүй одоо 100% хараагүй болсон, бусад байдлаар хүнд гэмтсэн. Одоо ингээд эрүүл мэндээр хохирчихсан тийм ээ. Хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Цаашид хэвийн ажиллаж амьдрах боломжгүй болсон хүмүүс бол бас байна.
Тэгээ тэр хүмүүс одоо өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссд хандчихад шүүх өнөөдөр шийдсэнгүй. Нэхэмжлийн хангахгүй юу одоо ханхаас татгалзаж байна. Зарим нь бүр нэхэмжлийг хүлээж авахгүй байна, хэрэгсэхгүй болгож байна. Тийм учраас одоо энэ дээр төлөөлөл нэхэмжил гаргаж юм уу ямар одоо боломж гарч байна хүний эрхийн талаас нь энэ тусалцаа үзүүлэлт хийгээд гомдоо гаргаж явж байгаа юм. Тэгэхээр ер нь бол одоо эцэстэн дөгөөд өгнөд хэлэхэд хүний амь насны үн цэний асуудал бол амь насаа алдсны дараагаар яригдж байгаа асуудал шүү гэдгийг бас анхааралтай авах ёстой. Харин амьд байх асуудал дээр бол амьд явах эрхийг хангах тухай асуудал яригдана тийм ээ. Энэ бол төрийн механизмын асуудал. Тэр эрх зүйн зохицуулалтын хувьд, бодлогын хувьд, үйл ажиллагааны хувьд тийм ээ. Тэр хамгаалтын механизмын хувьд. Хоёр л үндсэн асуудал хоорондын холбоотой явуулт. За амь насаа алдсан тохиолдолд тийм сэтгэл санааны гэмор гэж асуудал зааш шиг яригддаг. Хүн болгон дотны хүн бий. Гэр бүл бий. Аав ээж, хань ээж, үр хүүхэд байдаг. Үлдсэн хүмүүсийн сэтгэл санааны нөхөрлөл гэдэг асуудал яригдж байгаа юм. Тэгээ ер нь сэтгэл санааны гэмор өөрөө ганц одоо манай систем биш. Ер нь ингээл энийг яаж барагдуулах вэ гэдэг үргэлж тийм маргаантай байдаг зүйл л. Тэгэнгүүт одоо эрүүгийн хуулиар жишээлбэл сэтгэл санааны гэмор хохирлыг барагдуулсан бол гэж. Уг нь манайд бол хамгаалдаг механизм байна. Муу ажилдаг болохоос биш. За хүн дотны хүнийг алдчихлаа. За тэгээд хохирол төлбөрөөр бүрэн барагдуулсан эсэх гэдэг нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулахад нэг чухал нөлөөлөх хүчин зүйл байх ёстой. Одоо бол ерөнхийдөө хохирол төлбөрөөр барагдуулсан эсгээс нь шалтгаалаад тухайн хүнд ялгамжтайгаар ял шийтгэлийг оногдуулах асуудал нь жоохон бүрхэг байдаг. Ийм учраас би мөнгө төлсөн ч төлөөгүй ч за ер нь суухал эмчин гэсэн байдлаар маш олон ханддаг. Төлөвлөмж чадваргүй хүмүүс ч байна. За тэгээд эрэнгүүт яаж юм гэхэлэр хүний сэтгэл санааны хохирлыг яаж үнэлэх юм бэ гэдэг асуудал гардаг. Их сонирм байхгүй хүний энэ сэтгэл санаа гэдэг чинь. Одоо бас 3 жилийн өмнө миний нэг үйлчлүүлэгч зам дээр нэг залууг дайраад амь насын хөрөөчлөлт болгоомжгүй ослт шүний харанхуйд нөгөө машин харанхуй байсан машины хурд юм ийгээ суужсэн. Тэгээд тухай надад үйлчлүүлжсэн бол хойноос нь үргээд амнаас алдчихж байгаа. Тэгэхэд нийгэмдэр бүр илэг эмтэрмээр үйл явдал болж. Тэр амь насаа алдсан залуу 3 хүүхэдтэй. Нэг хөгшин настай аавтай. Тэр нь замын цагдаагийн газар дээр тэр хүнтэй уулзахдаа цагаан сар өдөр таарсан. За Монгол хүн байна да. Саршин сайхан шинэлүү минь тус мэдчихээ та. Гэт яриагаа эхэлж байгаа юм. Тэгээд өндөө яг болгоомжгүй осол байсан. Тэгэл яриад би одоо ингээд одоо би үнэхээр ийм байна санамсргүй юм боллоо тий. Хүүхдүүдийн чинь би ингээд сургуульд оруулаад ингээд би бол аав шиг нь явна гэх тэр залуу хандвал. Тэгэхэд тэр хүн сэтгэлд бол юу үлдэж юм гэхээр цаа талд нь бол за бас миний үгс ялгаа юу бах вэ гэсэн сэтгэл үлдэнэ. Их харилцаа адил. Яг энэ шиг түр өнөөдөр тухайн үед тэр хэрэгт хүн хандж исэн шиг хүндээ хандаад тэр одоо ерөөсөө хүний амнаас чи ерөөс хитгэн шалтгааны болмос л хохирно штэ. За жамаар ертөнцийн мөнгөсийг үзэж бол насаар тий өвчин юмыг золгоо тохиолдоос болж болно. Гэмт хэрэгээс болж байна. Тий. Тэгэхэд гэмт хэрэгээс хүний амнаас хохирч байгаа хувьд маш их байгаа байхгүй. Одоо түрүүн үйлдвэрлэл ослоо гэж ярьж. Энд чи ялгаа байхгүй хөдөлмөр аюулгүй байдлыг хангах холбоотой. За санаатгаар хүү алд хэрэгүүд. Энэ болгоны цаана тухайн хариуцлага нь ямар байх вэ? Хамгийн гол асуудал. Төр буруутай итгэхэд хариуцлага хүлээлгэж чадчихна уу? Энэ системд нь өөрөө тэр хохирсон хүмүүс нь хүлээлгэж байгаа хариуцлагад нь сэтгэл хангамжтай байна уу? Энэ бүх тохиолдлуудад ард нийтээр яаж үзэж? Яг энэс чи ахвал үнц нь алдагч амьд явахын баталгаа алга гэсэн энэ яриач л гарч байна. Тэгэхээр энд одоо манай хоёр оролцогч маань саяжлал хүмүүсийн алтан гэрэл дараагийн яриан дээр гарч байна л да шилхэн бол тэр хохирлыг барагдуулах асуудал гэж хэлж штий. Хэрвээ хохирлыг барагдуулсан бол тэрэн сэтгэл санаа одоо мэдээж одоо ханана гэж юу байх вэ? Тийм ээ хүний амиар солилцсон юм да ханамжтай байна гэж байхгүй. Гэтэл тэрэн дээр одоо юу гэдгийг бүр нэг гомдолтой үлддэг чинь одоо өгсөн үг хэлэхгүй гэдэг шиг ханддаг тийм байна гэдээ одоо надад үйлээ ярьж ирсэн хүмүүс ч би. Тийм л одоо хандаад байхад явах газар واخгүй мохордолд орчлоо гэдэг ч юм уу те. Эсвэл одоо зүгээр оршуулгын зардлын нөгөөд ингээл болцсон. Өөр одоо тэр дөрөв ярьсан тэгсэл нааны хохирол ард нь байж байгаа тэр асуудлыг ерөөсөө. Тэгэхээр энэ асуудал одоо жишээлбэл тоо хоёрт одоо нэг нь өмгөөлөгч нэг нь та одоо ингээ хохирч байгаа учраас мэдээ золгүй байдал тохиолдсон. Тэгэхээр ийм процедурынх нь юм ярьж өгөөч. Ямар одоо жишээлбэл ингээ хүндрэл гараад ингээд тэн төр энэ дээр ихэр яаж ажиллаж байна ер нь. Тэр хариуцлага төр өөрөө хариуцлага хүлээлгэх тийм ээ. За алтан гэрэл дарга ярьж л да. Төр одоо буруутай итгэхэд яаж хариуцлага хүлээлгэх юм бэ? Би юу гэдгийг одоо бас үйлчлүүлэгч байгаа өмгөөлөгч хүн гэдэг чинь өөрөө нэг үйлчлүүлэгч байгаа одоо зүрх сэтгэлийг чагнах тийм ээ.
Тэгээ тэр хүний одоо яаж хамгаалах боломж тутгааг нь яаж хамгаалах тэрийг л хийх хэрэгтэй юм шүү дээ. Тэр утгаараа зөвхөн би яг энэ хоёр хэргийг бол бүр эрс ялгаж авч үзэх хэрэгтэй л гэж боддتي. Тэр утгаараа Алтангил дарга түрүүн хэлж штэ. Тэр одоо буруутай итгэх дээр хариуцлах хүлээлгэх тийм ээ. Энэ тогтолцоо гэж ярьж бол би бол бүр ондоо мэрмэр байдаг. Тэрний юу гэхээр энэ хоёр хэрэг дээр төр өөрөө хариуцлах хүлээх хэрэгтэй. Яагаад үг гэхээр энэ өөрөө юу гэдэг юм бэ? Кино үзэхээр яваа хүүхэд, тийм ээ? Сургуулаа тараад тайлж яваа хүүхэд, тийм ээ? Өөрөөр нөгөө энэ альва хууль зүйн үр дагавар үүсгэсэн факт ч нэг юу гэдэг юм бэ? Шалтгаан толгой байна. Автоаврын осолд орсон одоо явган золчигч өөрөө юу гэдэг юм практиктаар ингээ аваад үзэх юм бол тодорхой хэмжээний буруу байдаг, тийм ээ? Явган хүний галцгүй газар гарсан ч гэдэг юм. Ингээ янз бүрийн байдлаар гимбуруугийн асуудлыг ялж болдог. Гэтэл энэ хоёр тохиолдолд бол юу гэдэг юм бэ? Энэ хоёр хохирогчийг ямар нэг өнцгөр буруутгах юм ч үндэслэл харагдахгүй юм л да. Үндсэндээ юу гэдэг тэр гимбуруугийн асуудал ерөөсөө зеро, тийм ээ? Тэгээ ягаад зеро гэхээр энэ дээр яаж юм гэхээр тэгээд хариуцлагын жишээ нь одоо юу гэдэг юм? Манай үйлчлэгч Батсаахан ах битэрийн одоо юу гэдэг юм зорж байгаа юм бол за хүний үндснээс эхэл Монгол хүний үнэлэмж өндөр байх хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байна, тийм ээ? Маш өндөр байх хэрэгтэй. Гэхдээ тэдэнд өрг гэж ярихаас өмнө за энэ хоёр асуудал, ийм хоёр асуудал одоо юу гэдэг орчин цагийн барилгын салбар Монгол ардчилс одоо юу гэдэг зах зээл шилжээд энэс хойш үүсэв ийм хоёр юм үзчихлээ, тийм ээ? Тэгэхээр энэ дээр яах хэрэгтэй гэхээр би зүгээр миний хувийн бодол. Нийгэм хүн бусад хуульч нар юу гэж харж байгаа мэдэхгүй байна. Гэхдээ би бол одоо их тодорхой юм. Нэгдүгээрт төр энэ эрүүл аюулгүй орчинд амьдрахын нөхцөлийг бүрдүүлж чадаагүйхын төлөө энэ хоёр хохирогчийн арга гэрээс албан ёсоор уучлах байх хэрэгтэй. Нэгдүгээрт. Тэрийг бол бид нар одоо юу гэдгийг тэр Батсаахын ерөнхийлөгч бичсэн болоо ерөнхий сайд бичсэн бичгээр тодорхой биелтэй. Нэгдүгээр төр албан ёсоор уучлах байх хэрэгтэй. Уучлалгүй нь гэдэг чинь зүгээр юу гэдэг юм бэ? Нэг ингийн биш шүү дээ. Зүгээр төр чинь их олон механизмтэй тий. Төр гэж юу ингээ нэг хийсвэр ойлголт яриад байдаг л да хүмүүс. Төр гэхээр одоо юу гэдэг юм зүгээр галаксик ойлголт нь бол тодорхой хүн ам, тодорхой нутаг дэвсгэрт нийтлэг засаглалыг хэрэгжүүлж байгаа энэ этгээд тэгэл төр гэдэг байгаа шүү дээ. Гэтэл ингээд их одоо энэ хоёр тохиолдол дээр ингээд төрийг бас хүншүүлж ойлгож болж байна л та. Хүншүүлж шүү. Тэгэхээр төр хүнийг шагнадаг. Тэр тэл гэмт хэрэгтнээ өршөөдөг шүү дээ, тийм ээ. Бүр уурчилдаг. Тийм ээ. Ингээд энэ хүнлэг механизм ажиллаад байгаа байхгүй. А гэтэл Монголын төр одоо юу гэдэм бэ? 1930-ад онд хийсэн нөгөө системтэй хэлмэгдүүлэлт тийм ээ. Улс төр хэлмэгдүүлэлт шүү. Энийхэн төлөө бол нэлээд хилэн болж иж тийм ээ. Одоо та бүгдээрээ санаж байгаа. Уучлал гуйсан гэж тооцохгүй юу гэдгийг сони юм хийдсэн шүү дээ. А одоо юу гэдгийг хариуцлагагүй бизнестэй хамтраад энэ удаа хэлмэгдүүлэлт хийж байгаа байхгүй юу? Миний зүгээр нүдээр. Тэгэхээр тэр хариуцлагагүй бизнес хийсэн этгээдүүдийн өмнөөс төр нэгдүгээр тэгэхээр уучлал авах гэж байгаа. Тийм ээ? Хоёрдугаарт нь тэр шүүхийн журмаар ямар хэн одоо юу гэдгийг тийм ээ? Хувь хүн одоо яаж шийтгэл авах асуудлаас маань төр өөрөө энэ хүмүүст тодорхой хэмжээнд нөхөн төлбөр төлөх хэрэгтэй. Ийм л хоёр юмыг л юу гэдгийг ялцчаад зөв миний хувийн бодол шүү тийм ээ энэ хоёр хэрэг дээр. Тэгээд дараа нь одоо юу гэдгийг засгийн газар хариуцлага хүлээчлээ шүү дээ. Нөхөө олгороо өгчлөө уучлал албаас уучлаа. Уучлалгүй гэдгийг чинь цаана дахиад ийм хэрэг бид нэр гаргуулахгүй юм шүү гэдэг амлалт авчих гэсэн үг байхгүй нийгэмд иргэний нийгэмд. Тийм ээ? Тэгээд тэрнийхэн дагуу дараагийн юм хийн гэсэн үг. А ингэчих юм бол бид нэр нэг Монгол хүний үнэлэмж үнцэнтэй байх гэдэг асуудлыг энэ хоёр юм хийчих юм бол их бодиттой болоод байгаа гэх юм шиг харагдаад байгаа юм л да. Тэгээ бид нар яг энэ санаагаа бол хоёр бичиг дээрээ бичсэн. Тэгээд төр өөрөөр бил хүнлэг байгаа ч гэдэг энэ асуудлыг тавиад эргэлж хүлээгээд аваад уулцсан. Тийм ээ? А одоо хариуцлага яадаг байхгүй бид нар. Засгийн газартай ялангуяа. Гэхдээ одоо албан тушаал хасж байгаа хүмүүс энэ хэрэгт ямар ч буруугүй. Гэхдээ албан тушаалаараа хариуцлага хүлээх хэрэгтэй тийм ээ. Яагаад тэгэхээр нөгөө үг байдаг штэ. Ямбай нийтлсэн бол ялын үрэл гэдэг штэ. Ер нь бол төрийн албаны одоо баг бичигдээгүй салчин байхгүй өөрөө. Тэгэхээр энэ хүмүүс одоо сайн тохиолдолтой хүмүүс хогшсон байна. Өөр улс оронд хариуцлага тогтолцоо өгч байгаа бол хин нэг итгээд шууд албан тушаал огцорч байгаа штэ. Буруу хүлээж байгаа штэ. Одоохон энэ ямар аль салбар байдаг. Ер нь ялгаа байхгүй. Одоохон миний хариуцж байгаа салбарт тийм ямар нэг үйл гарах юм бол ялгаа байхгүй. Би ч гэсэн өөрөө миний үйл боломж яасан бол шууд хариуцлага хүлээгээд огцордог л багс. Сая ингээл бас ингээд их тамирыг ярьж яхад бодож явах нэр хин энэ дээр уучлах үгүй. Хин шууд албан тушаал өгсөн гэл бас асуудал бодогдчихлаа л да. Нэг тамир өнгөлөгч хэлсэн шүү дээ. Сая нэг санал хийсэн шүү дээ уучлаарай. Нэг санал хийсэн шүү дээ. Тэр санал бол бас Монголд
хэрэгжиж байгаагүй огт болж байгаагүй тийм туршлага юм уу тийм санал тийм юу биш шүү дээ. Энэ дээр би юу жишээ авах гэдэг нэхэр 7 сарын 1-ний хэрэг байна тийм ээ. Тийм 5 хүний амнаас хохирсон асуудал болсон тийм ээ. Тэгэхээр эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тийм ээ. Улсын хурлаас хууль баталж нөхөн төлбөрийг хохирогчд гаргасан тийм ээ. Нэг хохирчийг 50 сая гэж тооцсон санагдаж байна тийм ээ. Тэгэхээр 50 сая төгрөгийг тооцож шүүхээр шийдвэрлэхээс өмнө шүү дээ. Төр уучлаарай бид нар хамгаалж чадсангүй бид нар одоо амьд явах эрхийг баталгаатай хангаж чадсангүй уучлаарай. Энэ бол өөрөө бас нэг жишг байхгүй юу тийм ээ. Хэдийгээр яг манайх Ром Германы эрх зүйн системтэй буюу өөрөө яг хууль зааснаар явдаг боловч энэ өөрөө практикт хууль баталж шийдэж болж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас тийм шийдэж байсан туршлага байгаа гэдэг бас нэмж хэлмээр байна. Тэгэхээр нэг энэ нөхцөл байдал бол их нийтлэг жишээ бол биш тийм. Яг төр юу гэдгийг яг тодорхой нэг зүйл дээр олон нийтийн анхаарал тухайн асуудал руу яг хандсан энэ нөхцөлд тэр 50 сая одоо аргын тэтгэмжил байдлаар тийм ингэж олгож байгаа шүү. Энэ ялгаатай байж болохгүй л дээ. Тийм, ялгаатай бол ерөөсөө байж болохгүй. Жишээ нь юунд бол энэ тохиолдол болно, энэ тохиолдол болохгүй гэж бас болохгүй юм байна. Орнуудад жишээ нь Европ ч юм уу одоо чинь яг энэ нөхцөлд бол хүний амийг үнэлдэг. Гэтэ яаж үнэлдэг вэ гэхээр алдагдсан боломжоор нь нэгдүгürt үнэлдэг. Жишээ нь энэ хүн юу дундаж тийм ээ орлоготой ингээд амьдрахад хэдэн төгрөгийн одоо орлого олж чадах байсан бэ гэдэг үнэлдэг. Жишээ нь одоо юу гэдгийг тэр нөгөө залуу одоо энэ манай хохирогч их залуу хүн биш шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол магадгүй 30 жил улсад ажиллах байсан. Тэ? Тэгэхээр энийг маш энгийн тооцоо. Сард сая төгрөгийн орлоготой ажиллана гэвэл 360 сая тий. Тийм болж байна тий. 360 сая гэсэн үг тий. Тэгэхээр энэ алдагдсан боломж 360 сая гэд гараад ирж байна. А нөгөө төгөр бас нэг тооцдог зүйл бол энэ social cost гэдэг. Нийгмийн зардал гэж тий. Энэ нийгмийн зардлыг заашгүй тооцох хэрэгтэй. Жишээ нь энэ бол тухайн хүн дээр эхлээд тооцож штэ тий. Амийн үнэлж байна. А хоёрдугаарт тухайн хүний тэжээнд итгэж байгаа хүмүүс тий. Энэ одоо хідэн хүүхэдтэй байдгийг тийм ээ. Тэр хүүхдүүдийн баталгаатай цаашдаа аюулгүй найдвартай амьдрах энэ нөхцөлийг нь бас үнэлж тооцдог ийм систем ч бас байдаг. Тэгэхээр энэ дээр бол манай төр засаг бол зөвхөн одоо саяхан 2-3 жилийн өмнө одоо нэг ослаарсан шүү дээ. Юу яагаад дорндод нөгөө галаас юу ундрах гэж байгаа онцгой байдлын ажилтнууд. Тэр онцгой байдлын ажилтнууд энэ бол нэг л жишээ л байхгүй. Тэрнээс бол хүм болгонд тэгэл өгөөд байгаа юм байхгүй. Зүгээр түр яг өөрөө буруутай гэсэн тэр нөхцөлдөө л олгож байгаа юм л асуудал. Тэгэхээр үзэж байгаанд бас нэг зочноо танилцуулах гэж байгаа хүний эрхийг хулж ичнэр манай студид төрүүлсэн ирсэн байна. Бид өнөөдөр танд дахиад студид танилцуулахад үзэгчд маань гэсэн бас ойлголт авцсан явж байгаа гэж бодож байна. Ерөнхийдөө Монгол хүний аим ямар үнэтэй вэ гэдэг сэдвээр ярилцаж байгаа. Яагаад энэ хүмүүс Монгол хүний аимнаас энэ юмнаас ч одоо юу гэдэг мөнгө бараг живнээс ч хямдхан болчлоо гэж яриад байна. Энэ одоо жоохон юутай холбоотой. Хэрвээ хүнийг амь насыг үнэлнэ гэвэл бид нар яаж үнэлэх, бид нар ямар систем авах тогтолцоо хэрэгтэй. Энд бол манай одоо хоёр зочин маань одоо бас хүрэлцэн ирсэн байж байгаа хөрөгч мөнгөлөгч байна, өөрөө бас хөрөгч ирсэн байж. Тэгэхээр энэ хүмүүстэй бид нар яг эд сэдвээ ярилцж эхэлж байна. Тэгэхээр үнэлэх ёстой юу гэдэг бид нар зүйл ярьсан те. Оролцогчд маань ерөнхийдөө бол үнэлэмж байх ёстой гэдэг дээр санал нэгдээд байна гэж би ойлгоод байна. Хүний амнаас бол үнэтэй байх ёстой. А гэхдээ бол мөнгөөр үнэлнэ гэдэг бол хэцүү. Жишээлбэл 50 сая төгрөг өгнө гэхэд одоо жишээлбэл 50 сая төгрөг байдаг хүнийг одоо намайг 50 сая төгрөгөөр үнэлнэг бол одоо их сонирн биз дээ. Тийм, тэр бол аюу их сонирн. Тэгэж үнэлэн ч бусад орнуудад бол бас зохицуулт байдаг хгүй. А тэгтээ зөвхөн амь насыг биш. Бүр эд эрхтнэр нь үнэлсэн тийм жишгүүд байгаа. А одоо жишээл нүд цохроход ямар нөхөн олбор болох юм те. Тэгээ хамгийн гол нь энд бид нар өнөөдөр хүний амнаас үргэлжлэдэг ялангуяа гимтэргийн хин нэгэн буруутай итгээд тийм гим буруугаас болоод хүний амнаас үргэлжлэх тухай асуудлыг бид нар өнөөдөр илүү ярьж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар гим буруутай итгээдээр хохирлыг төлөвлөх асуудал бол мэдээж яригдах ёстой. Тэрнээс өмнө одоо Монгол улс нин тэргүүн хийх ёстой ажил бол хохирогчд одоо нөхөн олбор болох тийм одоо сан байгуулах. Бусад орнууд бол байдаг л да. Эхлээд төрөн төлчөө иргэнэ хохирлог болгоод амьдралын баталгаатай болгочих. Тэгээ энэ ямар нэгэн байдлаар би түрүүн хэлэхдээ бас нэг огт үнэлэмжгүй байх гэдэг утгаар нь хэлээг юм шүү. Ер нь хүнийг бол үнэлэх нь утгагүй маа гэдгийг хэлсэн. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал дээр хүний амь насыг үнэлээд
Тэгээд тэр хүнээрээ нэхэмжил гаргуулахгүйгээр хүчдэг юм байгаа байхгүй. Бид нар маш олон тохиолдолд энэ хуульч дүнгүүлэгчд мэдж байгаа. Жишээлбэл хохирчдаг нэг үлдсэний хідэн хүүхдэн ч юм уу амьдралын баталгаа болгоод нэг орон сууц хашаа байшин аваад өгч юм шиг те ийм одоо тэр тэжигч яалцны тэтгэмжийг гаргуулж авах ч гэдэг юм иймэрхүү байдлаар нэхэмжил гаргахлаар баг нөгөө манад нэг тийм буруу ойлголт байдаг шүү дээ. Нэг өгсөн үнээрээ баг бизнес хийх гэж байгаа юм шиг гэсэн тиймэрхүү сэтгэхүн Монголд яг байдаг байхгүй мэдрэгддэг. Тэгэхээр тэр хохирсон хүмүүсээр энэ мөнгөний тухай асуудал яриулахгүйгээр тэр хохирлыг төлдөг энэ системийг бий болгомоор байна. Тэгээд өнөөдөр бол зөвхөн энэ хоёр жишээ байгаа болохоос яг энэ шиг маш олон жишээ байгаа байхгүй. Жишээлбэл Баян Улгийн аймаг гэхэл нэг одоо 3 хүүхэд тийм ээ. Одоо 5-аас 17 насны 3 хүүхэд өнчрөө тоцорж байгаа тэр нэг аваарын хэрэг бас. Уурхай ч одоо тэр налах дүүрэгт бас нэг уурхай ч нэг аав тий одоо бас 7 хүүхдийн 0-оос 16 насны жилийн 7 хүүхэдтэй би бас ингээ өөр дээр тохиолж байсан над дээр ирж хүмүүсийн одоо баримтан дээр тулгуурлаж яриад шин. Гэтэл өнөөдөр яг энэ тохиолдолд жолоочиг жишээлбэл 30 сая төгрөгөөр торгочоо тий. Нөгөө нэг 7 хүүхдийн амьдралыг авч явж байсан уурхайчны амь насыг болтор оршуулгын зардлаар үнэлээд тэгээд жишээлбэл хаан банкныхан танаа гэрийн эзэн чинь одоо амь насаа алдсан учраас 5 сая төгрөгийн чөөрөнд хашаа байшингийн авнаач гэдэг юм. Яг бодит амьдрал дээр ийм асуудлууд үнэхээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх тийм төрлийн одоо хурд хэрэгтэй байна л да. Яг одоо төрөний өнгөлөгчийн хэлдгээр. Тэгэхээр бол өнөөдөр бидний яриа ингээд яриад өнгөрчдөг биш те. Илүү одоо улс төрчид маань энийг анхаараасаа те гэдгийг би бас хэлмээр байна. Ярилцж байгаад. Тэгээд манай хуульч нар бас өнөөдөр энэ ч юм яагаад хэрэгтэй юм бэ? Тэгээ ямар фактууд байна гэдгийг нэлээд ярьсан байгаа л да. Тэгээ миний бодлохоор ингэж бодож байгаа. Ялангуяа одоо энэ хоёр жишээн дээр байна те. Ийм жишээ маш олон байгаа. Тэгээ эдгээр жишээнүүд дээр хин нэгний буруутай үйлдэлээс тэр нь ингээ улбаалаад бүр төрийн захиргааны байгууллагын одоо зөвшөөрөл өгсөн өгөөгүй гэл ингээд эсвэл бол компанийн буруу гэдэг ингээд яж байгаа шүү дээ. Тэгээ тийм нэг байдлаас болоод хүний амнаас хохирцсан байхад бол миний бодлоор бол эрүүгийн ялаас илүүтэй иргэний хариуцлага руу шилжээ тий. Шоронгийн ялаас илүүтэй мөнгөнд оргуулын хариуцлага руу шилжээ гэдэг юмыг л яриад байгаа юм. Нэлээд ярьлаа бас. Ялангуяа нэг 5 толгой дээр 2 хүүхэд нас орсон, нэг айлын 2 хүүхэд нас орсон. Тэр хэрэгээс эхлээд ер нь Монгол хүний амнасыг үнэлэмжтэй болгоё гэд ингээ ярьсан маань. Тэгэд энэ яагаад ингээ ярьж байгаа хэрэг за бүр гэмт хэргийн шин чанартай одоо хүн амны хэрэг тэр бол субъектив санаатай алый гэд ингээ үйлддэг. Ийм тохиолдолд бол одоо тэр нэг хөдөлмөрийнхаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа нэг хүн нэг карандаар ажиллаж байсан залуу ч юм уу тухайн ажилд ажилласан нэг манаач ч юм уу ингээ эрүү үсээд ингээ явдаг. Тэр хүнээс юу авах вэ жишээлбэл те. Гэтэл тийм нөхцөл байдлыг бий болгосон компани тийм болгож одоо боломжтой байлгасан төрийн захиргааны байгууллага хариуцлага хүлээдэг тийм тогтолцоороо шилжээ гэх юм бол бид нар бэлэн байгаа одоо Америкийн тогтолцоо ч юм уу те сая манай хуульчид Орон Германы эрхцөө гэл ингээл ярьж байна. Тэгээд тэр байгаа тэр системийг бид нар бас хуулбарлаад аваад тавихад ерөөсөө болохгүй байхгүй. Би өөрөө Америкт боловсрал эзэмсэн хуульч. Жишээ нь Америкт бол тортлоо гэж байдаг. Одоо манай алтан хэвлэлээр мэдчихэж байгаа. Энийг бид нар хэрвээ тодорхой хэмжээнд өөрийнхөө хөрсөн дээр буулгаад ингээд аваад явах юм бол энэ зүгээр нэг манай чиг шоронд явуулаад ирнэ яах юм? Тийм биз дээ. Караны жолоочиг шоронд явуулаад яах юм? Алъя гэж алаагүй. Тэр хүнийг алах субъектив санаа ерөөсөө байгаагүй. Харин энэ хүнийхээ амь насыг үнэлдэг тэгээд Монгол хүний амь нас нь үнэлэмжтэй, үнэлгээтэй, тийм системтэй байх юм бол эргээд тэр компани төрийн захиргааны байгууллага хичнээн сая доллар, хичнээн тэрбум төгрөгийн хариуцлага хүлээх вэ гэдэг нь ерөнхий жишг тогтож штэ. Тэгээ энэ бас цаагаараа ямар ач холбогдолтой ингээд тэгэхээр одоо шинэ тэр хүний амь насны эдийн засгийн үнэлгээ, статистик үнэлгээ гэж угаасаа байт юм байна. Энэ болохоор бусад улс орнууд ингээ гаргацсан. Тэгээ чинь Америкт ихэд 5 байгууллагаас хүнийхээ амь насыг янз бүрийн байдлаар үнэлчихсэн байж юм л да. Нэг нь бол ингээд жилийн $50,000, нөгөөх нь жилийн $129,000, нөгөө байгууллага нь бол бүр $6.9, $6.9 сая, $7.5 сая гэдэг ингээд энэ юунд ач холбогдолтой гэхэд эргээд нөгөө нэг даатгалын тогтолцоо чинь нөгөө соёлтой нийгмийн тогтолцоо шүү дээ тий.
Тэгээ эргээд ингээд яхаар чинь монгол хүн амиа даатгадаг болно. Амь насаа даатгадаг. Тэгээд даатгцсан амнаас өргөтгөхөд тэрийг төлдөг тогтолцоо байж гин энд үнэлгээнийх нь ерөнхий жишг нь байж гин. Нэг ийм соёлтой хариуцлагатай нийгэм болох гээд байгаа хгүй бид нар энийг ярьж байгаа шалтгаан. Тэгвэл одоо нэг ядарсан караны жолооч ч юм уу нэг бас цаана 2 хүүхдтэй нэг манай шоронд явлаа гэд тэр хүний алтай юм юугаарч төлөгдөхгүй. Өшөө цаана тэнд ингээд нэг гэр бүл нустайгаа нулимстайгаа хотолтоо тэгээд бас дахиад шоронгийн юу нэмэгдэнэ. Тэгээд энд бол бидний хүсэж байгаа үр дүн ерөөсөө биш байхгүй юу? Бидний өнөөдөр та бидний яриад байгаа энэ хүний амнасыг үнэлгээтэй болгоё. Даатгалын систем энэ бүхнийг яриад байгаа чинь юу юм бэ гэхээр ерөөсөө л тэр хүний маань би нэг энгийн жишээ авсан байхгүй юу? Юу гэхээр хэрвээ та гэртээ ингээд аягүй үнэтэй юм гоё шилэн вааран сав худалдаж авсан байлаа гэхэд тэр чинь та маш өндөр үнээр авсан. Тэгээ тэр чинь өөрөө эмзэг учраас унаагаа тагалчихгүй тул та бүхнийг л хийн. Тэрнтэй яг адилхан. Тэгээ унаа таарч тэр маш харамсалтай та тэрийг хэдэн дөрөөр авсан бэ? Дараа нь тэрийг 100 жилийн дараа та хэдэн дөрөөр зарах вэ гэдэг үнэлгээ байж байгаа байхгүй. За яг энэ нэгд бүдүүлэгдүү юм шиг жишээ боловч өнөөдөр монгол хүний амнаас ямар ч үнэлгээгүй байгаа учраас өнөөдөр баян эмэгтэй зүүдэг алчуурны үннээс хямдхан өнөөдөр үнэлэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнэлгээтэй ийм үн цэнтэй амийг эрсдүүлэхгүй тулд эрсцснийхэн дараа нь асар их хөрөнгийн хохиролд ундаг тийм систем байж хат төр засаг нь өөрөө хууль эрх зүйн нийгэм эдийн засаг соёлынхоо тогтолцоогоо сайжруулж өгнө. Компани өөрөө одоо компани гэж бодоход компани өөрөө тэр бүхий л хүний эрхийг зөрчигдөхгүй байх тэр бүх стандартуудыг нэвтрүүлнэ. Дор ажил байшин барьж байгаа барилгын шатан дээр хүн халтарч унахгүй тул халтаргаатай шат хийдэггүй л болно тий. Тэгээ сая хэллээ те ингээд хальтраад унчвал тэр тортлог систем хэрэг үйлчлдэг бол хальтраад унчвал тэр компани $4 сая нэхэмжилждэг байхгүй юу. Бүр ингээд манайхан хошигноод ярьдаг ч тэр Макдоналдсын юг үний эрэг дээр ингээд тэрхүү өөрөө л болгоомжгүй ингээд халуун цай асгацсан Америкт ийм байж чинь манад тэгээд тэр чинь $100 төлж байгаа тийм. Тэгэхэд манад хүний амнаас хэн нэгний буруутаас болоод эрсдсэн байхад хэн ч хариуцлага хүлээдэггүй дээр доороо. Тэгэхээр юу гэхээр ерөнхийдөө оролцогчд маань хүний амь насыг үнэлэмжтэй байх зүйтэй юм гэдэг дээр тогтлоо. Та хүн ч гэсэн сонссон байх гэж бодож байна. Тэгэхээр одоо бид нар ийм үнэлэмжтэй байна гэж ивэл ямар арга гаргачлага бидэнд бас хэрэгтэй. Одоо Монголын бидний амьдарч байгаа нийгэмд ямар тогтолцоо байх ёстой. Тэрийг яаж үнэлэх гэдэг асуудлыг л яриа гэж бодоод байна л да. Яг одоо нэг энэ сэдвийг нэг бас ярьж ирсний хувьд нэлээд бас судалж сонирхч үзэж байна л да ямар тогтолцоо байна гэхээр. Тэгээд угаасаа энэ нь болохоор илүүтэй нэг яг юм эргэцүүн системийн гэхээсээ илүүтэй улс төрийн бөгөөд эдийн засгийн шинжилгээ ухааны онлын ойлголт гэдэг юм байна л да. Хүний эдийн засгийн үнэлэмж үн цэнийг тогтоодог. Тэгээд тэр нь болохоор нэг тухайн хүн амьдрах наснда дундаж наслахтаа нийгэмд хийж бүтээж болох байсан баялаг бүтээх байсан боломж тэгээд нөгөө олох байсан орлогыг хэмжиж тогтоод юм байна. Угаасаа эн чинь тэгэл манад л байдаггүй болохоос ерөөсөө хөгжил улс орнуудад угаасаа энэ байдаг систем. Тэгээд одоо энийг бид нар яаж тийм хуульчлалын системд оруулах ингээд хүмүүс янз бүрээр асуугаал байна л да. Одоо бид нар чинь бас хөгжиж байгаа орн юм болохоор суралцж байгаа орн юм болохоор ингээд тал талаас нь бид нар мэдгээл ингээд ядж штэ тий. Бүх юм шин байж штэ бидний хувьд бол хүнийхээ амийг үнэлэх, эдийн засгийн үнэлгээтэй болох эдгээр чинь дандаа шин зүйл гэж байна. За бүр яг хууль эрх зүйгээр ингээд хуулиар ингээд тэгж үнэлэн шүү гэдэг юм байна. Илүүтэй тэр нөө эдийн засгийн улс төрийн онлоороо ингээд тэр байгууллагууд ингээд тооцоолоод гаргаж ирсэн юм. Сая тэр Америкийн 5 жишээн дээр жишээлбэл архи тамхи мансууруулах бодисоос болж хүний амнаас хохирч байгаа тэр хохирлоос болоод тэр мансууруулах бодистой тэнцэх байгууллага нь эйженси байна л да. Тэр нь болохоор тооцоолж гаргахдаа хүнийхээ амнаас $6.9 сая үнэлж явах жишээтэй. Байгалийн байгууллага бас нэг өөрөөр үнэлж явах жишээтэй. Тэгээ ингээд ийм үнэлгээнүүд нь өөрөө зүгээр юунд нөлөөлдөг вэ гэхээр нэг даатгалынхаа системдээ нөлөөлд юм байна. Даатгалаар одоо нөгөө амнасаа хүмүүс ч үнэлдэг шүү дээ, тий. Тэгэхээр одоо манай хууль эрх зүйн талаас хэрвээ бид нар ямар зохицуулт авч үзье гэх юм бол даатгалын системээ хөгжүүлээ. Тэгээ одоо нөгөө сая бид нарын яриад шүү дээ, тий. Та ярьлаа машина даатгал одоо юу гэдэг эргэжтэйчүүд машин даатгал. Би англиар тортлоо гэж хэлээд байгаа боловч нөгөө нэг одоо тэр нөгөө
жишээ тэр юу ахгүй юу? Макдоналдс дээр ороод кофе гээл ингэж тий шатан дээр халтарч унсан бол хөл нь хугарсан бол тэр компаниас $40 сая хэмжилждэг. Тэгээд тэр угаасаа стандартын бус шат хийсэн учраас тэр хүний амь насанд хохирол учруулсан гэдэг утгаараа үүрэг хүлээждэг. Тэр энэ бүхэн чинь өөрөөсөө юу байгаад байгаа байхгүй юу? Тийм иргэний тийм нэг хариуцлагатай соёлдсон ийм систем бий болох гэдэг байхгүй юу? Яг тэр хүний амнаас эрүүл мэнд эрсдэхээс урьдчилан сэргийлж чадаад байгаа байхгүй юу? Яг тэгвэл хэрвээ тэгээгүй бол ноёнд орж дулмаа дондог халтарч унсныхаа төлөө мөнгө нэхэмжлэх учраас одоо манад энэ систем тогтвол хэдийн хэр хугацаа шаардлагатай? Тэгэл манайхаа одоо шинжилгээг маш хурдан хиймээр шүү дээ. Хийгээвтэй 10 гаруй хоног Өвөрангай шүхтийн хэрэг шийдчихлээ. Тэгээд Өвөрангай аймгийн нэг сумын иргэн 35 ширхэг тарвга өвлөх ид шоолыг олох зорилготойгоор авч явж байгаад баригдчих байхгүй. Нөгөө хоригдсон хугацаанд тарвга болсон. За ингээд шүүх байгаль орчин үнэлгээ тогтоогоод ирсэн чинь 35 ширхэг тарвганы 12 сая 200 мянган төгрөг. 35 ширхэг тарвга ш. Байгаль орчинд очиж хохирлно үнэлгээ үүсчих. За тэгээд яасан бэ гэхээр мань хүн 1.6 жилийн хорих ял авч байгаа. Хохирол төлбөрөөр барагдуулсан бол тэр өөр юм ярих гэдэг байгаа байхгүй. 12 сая төгрөг. Гэтэл өвлийнхээ ид шоолыг олох гэж яваа. Амьдралын болцоог нөхөрт юм 12 сая төгрөг. 120 мянган төгрөгч байхгүй. Ингээд шорно. Бас нэг асуудал байгаа. Яагаад тэр иргэн шорон руу яв? Тарвгыг үнэлж болж чинь тий. Хүүшин шоронд хийчих болж чинь. Тэр хүү ядуугийн төлөө шоронд явчих. Тэгээ сая чинаруу уйлж ярьж байна л да. Бас энд нэг зүйл бас хэлэхэд чинаруу уйлж гэдэг юм уу, манай өмгөөлөгч манай Батялт гэдэг юм уу. Бас чамгүй олон жил энэ чиглэлээр дуурч байгаа. Хүний амь насны үндэс нь юу вэ? Монгол хүний эрх хэрэгжүүлээний үндэс нь юу вэ? За бас яг энэ адилхан дуурч байгаа иргэний нийгмийн байгууллагууд энэ нийгэмд байгаа хүмүүс ч хүчээр бид одоо энэ зүйлийг ярьж эхэлж байгаа. Тэнгүүд одоо нэг юм хайрцагнаас гарах хэрэгтэй болж байгаа. За юу гэхээр түрүү нөгөө Ром Германы эрх зүйн систем асуудал яригдлаа шин. Бид хууль зүйн дээр чинь эрэг хуулийн төсөл боловсруулах гэж байгаа юм л да. Тэгээ одоо энэ санааг чинь авч хэрвээ хохирол төлбөрөөр барагдуулаад эсрэг тал одоо за биний хохирол төлбөр барагдсан гэж үзэх юм бол оногдуулдаг ял шийтгэлийн хэмжээ харьцангуй бага бай. Тэ? Маш бага бай. Тэгжээж яах вэ гэхээр хохирогчийн эрхийг нэгдүгээр хамгаалах гэж. Тэгвэл нэг зарчимтай эрүүг хариуцлага гарцаагүй шүү дээ. За тэрний дараа нэг асуудал гарч чинь саяын жишээн дээр шатан дээр халтарч унал. Гадаа өнөөдөр бишгүй нэг халтарч унал. Гудамжаар дүрм хүс. За ингээд нэг юм хотын захиргааных нэг хэдэн жилийн өмнө ярьж ирсэн нэг эмэгтэй талаар энэ угалдаг гипстэй гэнэ л дээ. Тэрийгэ зүвчээд байгуулгын гадаа албаар унчаад тэгээд нөгөө гипсээ зүүж ирээд мөнгө нэхэд идэг. Шоолоод инээж байгаа. Энэ инех асуудал юусоо биш. Харахад тэр хүн залдиж байгаа юм шиг мөртлөө мөсийг цэвэрлүүлж шít. Жинхнээр унах хүн аюулыг зайлуулж шít тийм. Тэгэхээр эргэн үний нэхэмжлэх хэрэг. Төртөө буруутай байгууллагатай нэхэмжлээд энийг хангаж шийддэг механизм юу гэсэн бүрдүүлэх шаардлагатай. Тэгээд тарвгын үнэлээд болцсон биш. Жишээлх юм бол одоо би энэ хоёр оролцогчоос асуух гэдэг байна л да. Жишээлх юм бол танд уучлаарай танд хэцүү байж магадгүй. Гэхдээ таны одоо гомдлыг барагдуулна гэдэг асуудал бол мөн хэцүү шүү дээ. Таны гомдол бол барагдахад бол туйлын бэрх. Жишээлх юм бол одоо юу гэдгийг тэр дээрээс төмөр унжээ таны хүүгийн амьд хүрсэн. Тэгээ таны гомдлыг одоо барагдуулна гэхэд одоо хэцүү шүү дээ. Та энэ дээр одоо бидний яриад байгаа зүйл дээр ямар байр суурь хэлэх вэ? За өнөөдөр бол тэр хариуцлага алдаад төмөр унгаасан хүнийг яллахтаа биш гэж бас ингэж хуульч ч гэсэн ярьж байна. Энэ мөнгөлөгч ч гэсэн бас тийм байр суурьтай байгаа гэж би бодож л да. Тэр хүн дээр одоо хэдэн жилийн ял өгөөд бас амьдрах гэж ядж байгаа тэр хүн дээр 40 жилийн эрүүгийн хуулиар ял өгөөд ингээ яллахтаа биш. Тэр нөхцөл байдлыг бий болгосон тэр цаад газартай л хариуцлага тооцмаар санагдаад байна л да. Тэр стандартын орчин бүрдүүлээгүй тэр барилга байшин замдаа тулгаад барьчихсан. Тэрийг зөвшөөрөх хэмжээнд нь хүртэл ингээд одоо эрхийн өгчихсөн ямар албан тушаалтан байдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ингээ ярихтаар тэр одоо миний ойлгож байгаагаар миний мэдээлэл авснаар эхлээд тэр газар чинь 550 квадрат метр газар дээр усан хориглоор барина гэсэн тийм газрын зөвшөөрөл авсан. Тэгээд яванда тэр нь 1000 хэд болтлооч одоо хууль бусаар томруулсан. За тэгээд тэр барилга нь яг стандартын орчноо бас хангаагүй. Одоо юу гэдэг юм барилга барих орчных нь тэр замын асуудал, барилга байгууламжийн тэр тогтчлтын асуудал ч гэдэг юм уу. Тэгээд тэр 30% тийм байлгах ёстой байтал 30% тэгж чөлөөлөх ёстой байтал шууд ингээд улаан зам дээр ингээд бариад
тулгаад ингээд барьчихсан. Тэр нь бүр 10 хэдэн давхарлтал ингээд дээшгээ босцсон. Тэрийг хянжаадаг тэр хариуцлага үүрэх тэр төрийн албан хаагч нь одоо хариуцлага хүлээмээр тэг санагдаж байгаа байхгүй юу? Тэр төмөр унгаас нь тэр этгээд яллуулахтаа биш. Бүр цаашаа тэр одоо газрын зөвшөөрөлтэй юм уу? Тэр барилганд төдий болтол одоо өндөр болтол барилга барих тийм зөвшөөрөл байсан юм үгүй юу гэдэг дээр л бид нэр тэр гомдолтой санагтаад байгаа. Би өнөөдөр одоо хүүгийн амь насыг тэдэн төрөөр үнэлэх ёстой. Тэгж би нэхэмжлэх ёстой гэж ямааргүй байна. Би бол хүүгээ бол одоо үнэлэх нь хайш тийм ээ. Би одоо мөгөөлөгчийн хувьд тийм ээ. Ер нь бол хариуцлага дээр л яриад байгаа шүү дээ. За хариуцлага гэж яг түрүүн яригдж байна л да. Өндөр хөгжилтэй орнуудад одоо юу гэдэг юм. Төр хариуцлага хүлээж огцордог баг тийм. Зөв миний хувийн бодол одоо манай үйлчлэгч гэсэн юм бодолтой огцрох биш ээ. Бид нар огцруулах биш. Тэр нөхөр тийм ээ. Ажлаа хийж байгаа нөхдүүд үргэлжлүүлж ийм алдаа гарчлаа. Эний дагуу ажлаа хий гэж тийм. Хөгжилтэй газар бол тийм ээ. Огцолж байгаа бүх юм бий болцсон байгаа байхгүй. Тийм учраас өөр яг хэлэх үггүй болоод хүмүүс ажил өгч байгаа. Манад юу юуж байхгүй учраас юуж байхгүй хагаад албанчлалт огцолно гэхээр утгагүй л байна л да. Тэгээд би энэ дээр нэг санаа хэлэх гээд байгаа юм юу гэхээр өөрөлд одоо тэр помп гэдэг байгаа тийм барилгын кран унчлал гэдэг байгаа сэтгүүлч нар бол тэр барилгын бетон зурмаг шахагч помп гэдэг машин байхгүй. Тэр одоо тэр бол мондөг бүтээмж өндөрлөлтөй технологи шүү дээ. Өөрөлд 2002 онд одоо хоёрын ишлийн шумаар орж ирсэн технологи барилгын салбарт. Тэр бол маш өндөр бетон цутгадаг. Тэгээд үндсэндээ барилгын өтгөг зарлыг маш хямдруулж байгаа л хэдэлтэй. Гэтэл хоёрын өвчлөлийн дээр технологи гаднаас аваад ирж хахад төр тэрний аюулгүй ажиллагааны заавар гэдэг ямиг баталж өгөөгүй. Өнөө хүртэл явцсан байна. Одоо юу гэдэг нь бид нар барилга хот байгуулалтын бус байгууллагаас лавлж байгаа юм л да. За энэ маш помп унчлаа. Энтэй холбоотой тусгайлсан аюулгүй ажиллагааны заавар байна уу гэхээр өнөөдөр байгаа байхгүйгээ хэлэхгүй л байгаа байхгүй. Гэтэл ганцхан стандарт байна. Тэр стандарт нь үндсэндээ одоо бид надад байж л байгаа л да. Тэр стандарт юу вэ гэхээр тэр машины одоо нэг шилчээний гэж ярьдаг шүү дээ. Шугам зураг тийм ээ. Энэ машин ямар түүхий эд ангиас бүрддэг тэрийг зураад баталсан тийм л юм байгаа. Гэтэл тэр машиныг яаж аюулгүй ажиллуулах уу гэдэг юм төрөөсөө заагаагүй. Гэтэл тэр машин өөрөө ерөөсөө Sega тоглоом тоглож байгаа юм шиг тийм удирдлагатай машин байгаа. Тэр тэрийг юу гэдгийг үндсэндээ сургууль оюутан ажиллуулж байгаа юм гаацсан тийм л болсон шүү дээ. Үнэхээр харамсмар. Гэтэл бид нар яагаад төлийг буруутгаад байна гэхээр энэ машины аюулгүй ажиллагааны стандартыг гаргаж өгөөгүй байна, тийм ээ? Энэ төр буруутай. Ингээд цаашаа ярих юм зөндөө бий л дээ. Тэгээ яг хөө зүгээр шууд үнэлэмжгээ тэр тортлоо гэдэг юм одоо манай тэр иргэний хуулиар одоо ижил төсөд юу нь бий л дээ. Одоо гим хор уучруулснаас үүсэх үргийн хэлцүү гэ, тийм. Энэгээр ингээд явах юм бол манай иргэний хуулиар өнөөдөр юу гэдэг нь энэ бидний яриад байгаа асуултанд үндсэндээ хариулт өгч чадахгүй. Шууд тэрийг бол юу гэдгийг хаанаа үндсэндээ хүлээн зөвшөөрөхөд болохгүй юм байна. Сая завсарлагаанаар бидэнд бас асуулт ирсэн иргэдээс юу гэхээр зэрэг энэ нөхөр нь өнгөрсөн 6 сард төмрийн үйлдвэрт ажилладаг гэж байгаа үйлдвэрлэл ослоор нас орчиж байна. Тэгсэн тэр цалингийн зээлтэй байсан учраас үйлдвэрээс нь ямар нэгэн нөхөн олгор гэсэн юм өгөхгүй. Яг л танай нөхөр манай компанид өртөө байсан учраас гэж хандсан. Энэ одоо ямар учиртай юм бэ гэж иргэн асуулт тавьсан байна л да. Өөрөөсөө л гомдолтой байгаа гэдэг компани буруугаас одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй гэсэн нөхөр нь нас орсон. Гэтэ 6 сарын цалингийн зээлтэй байсан. Тэгээд нөхөн олгоор авч чадаагаа оршуулгын зардалч авч чадаагаа гэсэн байна. Наадах ч юм бол яг өнөөдрийн бидний яриад байгаа юмны яг хариулт хийж штт. Сая нэг нь хэлсэн. Эд хөрөнгийн юу тарганы хохирлыг болохоор төлөвлөж байна. Тэгсэр нэг хүний амь насны хохирол төлөгдөв. Наад хүний чинь амь насны хохирлыг төлөөгүй мөртлөө нөгөө тэр хүний компанид очирсан одоо тэр хэдэн төгрөгийн цалингийн зээлийг бол шууд бүхэн бүтэн амь насаар нь үнэлээд авч байна шүү дээ. Одоо яг ийм л энэ чинь наадах чи өөрөө яг өнөөдрийн бидний яриад байгаа юмыг л шууд ингээд илүү тодтогч өгж байгаа тохиолдол байна гэж би харж байна. Энд бидэнд бас нэг юм судалгаа энэ ихтэй бид нар бас нэвтрүүлэг бэлтгэхийн өмнө судалгаасан. Тэгэхээр одоо Австралид бол бас энэ жишг байдаг юм л да. Жишээлбэл бол хүний амьдралын статистикийн үнцнийг тогтоохдоо за тухайн хүний наслсан насны тухайн орны эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслтын тооноос нь хасаад бэлгэмд 40 настай гэдэг ч юм уу 30 настай өнгөрөх юм бол тэр дундаж наслаас нь хас тооцоод
Тэгээ амьдруугаас онцлогдсон тухайн орны иргэний жилийн 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тоонд үржүүлээд гаргадаг. Тэгэхээр энэ томьёолоор ингээд бодохоор Австрали хүний амь насын дундаж үнэлэмж нь мөнгөнд түн шилжүүлэх юм бол 3.5 сая доллар болдог гинэ. Хэрвээ яг одоо Монголд хэрвээ яг энэ аргачлалаар ингээд тооцоод үзэх юм бол жишээлх юм бол нэг монгол хүний амь насыг нэг 100-аас 300 сая төгрөг болгох тийм боломжтой гэсэн нэг тийм судалгаа байдаг юм л да. Наадах чинь бид нар л зүгээр тэр гараж дэвшүүлж ийсэн. 300 мянган төгрөгийн тэвэж 300 мянган төгрөгийн нэг оршуулгын зардлын хажууд 300 сая төгрөг доллар шар бишээ. 300 сая төгрөг одоо зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүнээр үнэлээд тэр одоо юу гэдгийг наадах чинь бас айгу бүдүүлэг аргачлалч байж магадгүй л дээ. Одоо Монгол хүний дундаж нас ч одоо эрэгтэй хүн 68 нас, эмэгтэй хүн 72 нас байгаа байхгүй юу. Тэгээ манай дотоодын нийт бүтээгдэхүүн чи одоо 3200 доллар гэж 12 оныхоор бол тэг ингээ бодохоор нэг тийм хавцаа тооцоол байна л да. Яг хөө мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүний үн өртөг өсөх тусам Монгол хүний амнаас энэ юугаар бол үнэлэгдэн л дээ. Гэхдээ илүүтэй яг зөвөр тухайн үед ингээл яг судлаад нэг нэлээд примитив шатанда байж хатал яажсан томьёол л доо. Одоо бол ингээ бүр Америк эдийн системийг судлаад үзэхээр тэр статистик үндэсний чинь нэг саяын миний хэлээд байгаа тэр 5 байгууллагын гаргасан юу гэдэг. Ингэхээр улс орон болгон өөр өөрийн тийм үнэлэмжтэй л байгаа хгүй юу. Тэгэхээр заавал яг тэгж бодох юм уу? Эсвэл бол арай өөрөөр бодох юм уу гэд бусад орнуудын бодож байгааг. Одоо би энэ дээр бол яг үннийг хэлэхэд эдийн засгчид тэр улс төрийн шинжилгээ ухааны хүмүүс энэ рүү анхаарлаа хандуулаасаа гэж бодчихно. Одоо бид нар бол үндэ яг тэр шинжилгээ ухааныхын хүмүүс биш шүү дээ. Ямар ч гэсэн үнэлэмжтэй байя. Одоо тэгээд тэр иргэний хариуцлага хүлээдэг тийм мөнгөнд торгуул хүлээдэг тогтолцоотой байя гэл иргэн эрүү одоо бүх чиглэлд нь ингээл бид нар ингээл хамаал шимэл яриад байна л да. Бид нар бол хуульчдынхаа хувьд ингээ яаж юм те. Энэ дээр одоо би яг яаж байгаа юм хэрэг эдийн засгч нарыг эдийн засгийн шинжилгээ ухаан судалдаг, улс төрийн шинжилгээ ухаан судалдаг хүмүүсийг яг одоо энэ яриад байгаа хүний эдийн засгийн үнцэн, тэр статистик үнцэн гэдэг юм руу анхаарлаа хандуулаад за Монгол хүний статистик үнцэн яг хэд байх юм бэ? Наа чи явахтай бид нар нэлээд тийм одоо юу байдалгаар томьёолоод ингээд яг бас наадах чи яг тэр юу томьёол нь мөн үү биш үү бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ яг яаж гаргадгийг нь одоо ингээд бас гаргаад ирээсэй гэж бодож байна манайхан. Үзэгчд хамгийн сонирхож байгаа зүйл бол маш олон хохирогчид бас хохирлоо барагдуулах юмсан те сэтгэл санааны хохирол одоо энэ асуултанд хариулт өгөөж байгаа бах те нэвтрүүлгийн агуулгч энд орчин гэж бодож. Тэгэхээр манай яг зүгээр процедураараа хууль хяналтын байгууллагууд яаж ажилладаг гэхэлэр одоо ямар нэг юм үнэлүүлэхтэй одоо орон нутгийн засаг захиргааны нэг жуулган дээр бол үнэлгээний комисс гэж байж байгаа. Жишээлбэл би нэг ид бараа алдчихлаа гэхэд жишээлбэл та хэдээр үнэлж байгаа юм. Миний үнэлгээг тавиад тухайн үнэлгээний комисс тэдэн төгрөгийн үнэтэй байна гэж тогтоож өгдөг. Тэгвэл энэ сэтгэл санааны хохирол энэ сая түрүүн алтан гэрэл дарга хэллээ шүү дээ. Бид нар байгаль орчны үнэлгээ хийгээд байгаа юм чи хүний эрүүл мэндийн үнэлгээ гэдэг юм яагаад хийж байж болтгүй тийм. Тэгээд тэр үнэлгээг нь гаргаж өгөөд тогтоож өгөөд манай шүүх хууль хяналтын байгууллагын тогтолцоо яг тийм байхгүй. За та тийм үнэтэй гэвэл бодит тохирлоо тогтоосон бичгээр таваад хэрэгтэй. Тэгээд заавал нэг тийм үн тогтоодог комиссоос бид нар нэг үн тогтоолгож авчирч яаж тэрийгэ шүүхтэр баримт болгож нэхэмжилдэг юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ эрхийг нь тэр үнэлгээний комиссуудад хүний амийг үнэлдэг ч юм уу сэтгэл санааны хохирлыг тийм ээ иргэн хүний үнэлсэнтэй бодит одоо жишгтэй үнэхээр тэр одоо өөр ямар аргачлал байдгийг тэрийг нь бодож одоо үнэлгээ тогтоож өгдөг энэ механизмыг хөлчлөж өчгөл өнөөдөр хамгийн ихний ойрын гарц гэж би бол харж байгаа байхгүй. Тэр нь иргэндээ асуусан юм шүү. Тэгээд бас шийдлэж асуусан баг тий. Хариулцсан зүйтэй баг. За нэгдүгээрт үйлдвэрлэлийн ослоллоо. Тэгээд тухайн иргэнээс алдлаа. Төрөнд нь байгуулсан гэрээ хэлцэл гэдэг юм уу. За мэдээж ихэвчлэн их зээлийн гэрээнүүд тодорхой стандарттай. Бүрэх нарийн нөхцөл зааж өгөөл бол тэр хүний хөлөөх үр дуус суралцсан. Яагаад гэвэл тэр хүн эрхцэн субъект биш болсон. Харин үлдчих хохирогчдод тэр төлбөр мөнгө авах энэ эрх нь нээлттэй байна. Энэ хууль ус байна шүү. Тэгээд амьдралын болцоо шаардлагаас болоод бас өмгөөлөгч авч чадахгүй юм нөхцөл байдал байгаа бол за ер нь бүх дүүргүүд дээр орон нутагт амьдарч байгаа бол орон нутгийн эсрэг дарганы хамгийн газар дээр эрх зүйн тусалцаа үзүүлэх төв байгаа. Манай нүүбийн төслөөр санхүүждэг манай хууль зүйн ямар зохион байгуулалт ийшээ хандаж болно шүү гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт нэг асуудлыг бас хатуу ярих хэрэгтэй. Тэр мэрэгжлийн албатай холбоотой зүйл төр. Одоо энэ тохирогчийн одоо сэтгэл шанал гэдэг юм энийг бол хэмжих аргагүй шүү дээ. Хүн болгонд эмзэг тусчих. Гэтэл
Энэ мэрэгжлийн алтын чинь миний санаж байгаагаар одоо тэр Ватиканы сүм баха. Офицеруудын ордны цаанд сүмд өөрийнх нь мэрэгжлийн алтын байцаагч аюулгүй байдал шалгаж явж байгаад хамсалтайгаар амнасаа алдах дуграагүй газар шүү дээ. Хинч нэхэмжлээгүй тэгээ таг дараад сони хилээр бичгтэл өнгөрч ирсэн. Гэхдээ тэр үед л дохио байсан биш. Тэрнээс өмнө байсан байна. Өнөөдөр бидэрт илүү том дохио ирлээ. Харамсалтайгаар амнасаа алдсан эдгээр иргэд засаг төр та нар тий монголчуудаа энэ болохоо байж шүү. Монгол хүний амнаас гэж ийм үнцнийг болж дохио өглөө. Одоо бид хөтлөх шүү. Тэгэхгүй бол 2 жилийн дараа 3 жилийн дараа Монгол лийж дээр эсвэл өөр нэг лийж дээр яг энэ асуудал ярихад бид нар энэ юм аа яриа л. Бид нар одоо 3 жилийн өмнө ярьж ирсэн гэж ингэж баймгүй. Тэгэхээр энэчээс би бас нэг юм санал дэвшүүлмээр байна да сая манай хичнээн хэлж байна. Ер нь яг энэ талаар манай яам зохион байгуулад яг энэ Монгол хүний амнаас үнцэн гэдэг юм. Сэтгэл санаа гим ороо гэдэг хэдүүлээс хэдээ томьёолоод эрдэнэ шудраг шүүхээ өрөө, энд байгаа оролцогчтой өрөө. Ер нь сонирхсан хохирогчд хүмүүсийг өрья. Нэг юм хилцүүлэг. Олон нийтэд хүргэх занаас гарах шийдлийн юм дээр Монгол телевиз манаас туслаач. Би бас энэ дээр яагаад ийм санаа тавьж ийм гэхээр яг одоо шинэ хэрэг хуулийн төсөл боловсруулагдчих. За тэгээ дагалдаад бас олон хууль гарна гэрч хүчийг хамгаалах тухай гэдэг юм. Энэ дээр яг энэ яригадаад байгаа Монгол хүний амнаас үндэсний асуудал яа тусах юм бэ? Олон хүний үг хэрэгтэй байхгүй. Тийм мундаг мэдлэгтэй хэдэн суугаад дэмжиж чаддаг биш. Бид айлхаар л ингээд олон түмний санаа бодлыг сонсох хэлцүүлэг зохион байгуулад энийхээ өөрөнд дэр нь бүгдээр нэг ярилцуул яасан юм. Энэ бололцоо байна гэсэн. Ийм санал. Баярлалаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн бас үр дүн гарч ийн гэж үзэж байна. Тэгэхээр энэ маань өшөө илүү өргөжөөд энэ яам нарын бас чиг үүрэг болоод ингээ бас явхаар боллоо шүү. Тэгэхээр энд би бас баяртай байна. Тэгэхээр бас нэг үзэгч маань сая асуусан байна. Миний чихвчэнд манай туслах хэлээ. Тэгэхээр юу гэхээр зэрэг дундаж наслт нь 68 байдаг юм бол түүнээс дээш настай хүмүүс хэрвээ залгүй байдлаар амнаас алдагч юм бусдын гарт амнаас алдсан тохиолдолд хаашаа нэг нас өндөр настай хүмүүсийн амнаас нь үнгүй байх юм уу гэсэн зүйлийг асуусан байна л да. Энийг яг бид өнөөдөр ярьж байгаа шүү дээ. Зүгээр манайд бол 68-аас дээш байтугай хүнийг үнэлдэг үнэлэмж механизм байхгүй байгаа л бид нар бий болох гэж ярьж байгаа учраас манай үзэгч бол энэ дээр бас саяны хэлсэн хилцүүлэг дээр ирээд саяныхаа санаа оноо бас л хэлэх зүйл талж байна шүү дээ. Ер нь тэр тоотлоо гэдэг байгаа шүү дээ. Тэнтэй холбогдол хохирогч ерөнхийдөө одоо юу гэдэг Америк ер нь тэр нөгөө common law системтэй орнуудад 4 төрлийн имийг л нэхэмжил гаргах хэрэгтэй юм байна л та. Нэгдүгээр шууд материалын хохирол буюу тийм ээ. Яг хэдэн өрх хохирсон юм. Өөрөөр хэл тэр одоо тэжигч алдсан нэхэмжил гаргаж байна л та жишээ нь ажил. За сарын сая төгрөгийн цалинтай хүн тийм ээ. Тэр хүн насаа алдчихад үлдэж очиж байгаа гэрд нь өөрөөр хэл тэр сая төгрөг байхгүй болчих байгаа байхгүй юу. Нэгдүгээрт энийг нэхэмжил. Тийм ээ. Хоёрдугаарт нь эдийн бос одоо манай иргэний хуулиар болохоор юу лээ? Эдийн бос хохирол буюу өөрөөр хэл тэр сэтгэл санаа зовлон шанал тийм ээ. Хайртай хүний аваа явчлаа. Энтэй холбогдуулаад тэр хүн ямар тийм ээ төхөндөл бүр төлөх систем гэдэг юмыг ярина. Гуравдугаарт нь болохоор тэр одоо юу гэдэг юм бэ? Одоо Монгол руу орчуулахад өөрөөр хэл амьдралд хайртай байсны төхөндөлбөр гэж байгаа байхгүй. Яг наад категори чинь 3 тэр настай хүний хохирол тийм үү? Өөрөөр хэл гэр бүлд тийм үү хүүхдээ цэцлэгээс нь авчдаг бүх тэр гэр бүх хэмийг зохицуулж гэхдээ орлогогүй. Хадгаламж байхгүй тэтгэл өгш. Тийм ээ? Гэтэл тэнд үлж байгаа гэр бүл үндсэндээ ямар ч орлогогүй боловч тэр хүн орлогогүй нэг тэтгэлийн өгшин байсан боловч тэр хүмүүсийн юу? Ерөөсө бүх хэмийг нь зохицуулж байдаг гэсэн. Тийм болохоор тэр хүний өөрөөр хэл тэр амьдралд хайртай байсан чанар айгүй том юм байгаа байхгүй. Энийг үгүйсгчлээ гэдэг утгаараа мөн нэхэмжилдэг. Тэрийг нь шүүхлэн жишүүлдэг. Тэгээд дөрөвдүгээрт нь дахиад нэг том нэхэмжлэлт тэрний өгөхөөр хариуцлага. Өөрөөр хэл чи энэ хүмүүст хариуцлага тийм ээ бизнес эрхэлж байгаад тийм үү ашиг олж гэж явж байгаа чи энэ хүмүүст гин харуулжээ. Тийм ээ. Тэгээд энэ ашигаараа хариуцлага хүлээх гэсэн. Өөрөөр хэл ийм дөрвөн чиглэлийн одоо юу гэдгийг хохирлыг Америк одоо юу гэдэг common law буюу тэр одоо нийтийн эрх зүйн тогтолцоотой орнууд гаргаж өгдөг л дөө. Гэтэл манад өнөөдөр үндсэндээ алж байхгүй. Аль нь ч байхгүй гэж хэлэх ч бас болохгүй л дээ. Эдийн бус хохирол гэж шүү дээ. Одоо нөгөө сэтгэл санааны хохирол гэдэг юм ба шүү дээ. Тэрийг одоо хамгийн сонь юун дээр ярьдаг вэхээр инх тамир миний тийм ээ илхэм сайхан нэр төрийг сэтгүүлч дорж өдрийн сонин дээр бичээд намайг миний нэр хүндийг шалан дээр унгаачлаа. Одоо миний нэр хүндийг босгож ирээ. Ген нэхэмжлэх юм бол энийг эдийн бус хохирол гэж тооцоод шүүх барагдвал. Тэр чинь нэр төр сэвдүүлсэн гэдэг замбраагүй мөнгө нэгт юм багч лээ. Замбраагүй нэр төр мөнгө төрөг нэхэн тэгээд ил чинь замбраагүй мөнгө өгөхгүй юу бас ялгаатай. Гэхдээ би нэг санаа хэлэх гээд байна шүү дээ. Яг эдийн бус хохирол өөрөөр хэл надад училсан зовлон шанал гэ буюу тийм ээ.
миний аав гэх юм уу, ээж гэх юм уу, тийм ээ. Үйлчлүүлэгчийн маань хайртай хүн алдчихад байна шүү дээ. Энэ зовлон шаналлыг шүүх үнэлээд тэд гэж гаргаж гэлж чадахгүй л байгаа байхгүй манай өнөөдөр хаалттай шүүх хүний бие хүн бие болчихсон. Хүний юм бүгд хараагүй болгочихсон. Тэгээд юу гэдэг нөгөө хохируулж учруулсан эмчилгээнд нь бас мөнгө өгöd. Гэхдээ нөхөгдөхгүй. Тэгээд аргийнх нь өөрийнхөө болцоогоор мөнгө өгöd. Ингээд яхад хохирогч тал нь илүү их мөнгө нөхөн шүүхтэр би гомдолтой. Бидэнд хүрэх нөхс эдгээр эдийг өглөө. Гэт хэлэхэд за нэгэнтээ чи хохирлоо барагдуулаагүй юм чинь чамд өгөх ял шитгэл өндөр байна гэж өгдөг энэ систем биш. Бид нар үр дүнгийнхэн талаар тэгээ үр нөлөөнийхэн талаар хохирогчийн сэтгэл санааг хэрхэн барагдуулж байгаа энэ талаас нь ярьж байгаас биш. Манай тус байхгүй ш би тийм хангалттай байгааг л бид ярьж. Одоо бид тэгэхээр энэ хүний энэ 8 насны үнэлэмжийн тухайн асуудлыг жишээлбэл нь одоо байж байгаа юм эсвэл шинээр энэ гарч ирэх гээд байгаа энэ хуулиудад ингэж шингээж өгөх юм уу эсвэл дангаар нь одоо юу гэдэг ч юм уу бас нэг юм хуулийн төсөл болгоод хууль болгож баталсан эсвэл оновчтой байдаг юм болов уу? Яаж шийдвэрлэх вэ? Зохицолтой гэж. Иргэдэд шүү бид нар энэ 2 дугаар хэсэг дээрээ. Тэгэхээр ер нь бол бид нар одоо энд сууж агаад энэ аргачлалыг шийдчихгүй тэр сая сүүлийн асуусан хүмүүс өөр ойлгоорой тийм ээ. Бид энд бол зүгээр өнөөдөр ийм хэрэгцээ шаардлага байгаа юу? Нөхцөл байдал ямар байна вэ? Үнэхээр энэ асуудлыг шийдэх ёстой юу гэдэг дээр л яриад байна шүү дээ. Тэгэхээр аргачлалын тухайд бид нар одоо өнөөдөр шийдэхгүй. Төрөл бүрийн аргачлал байна. Түрүүн чинар хууль жишээл хэлж байна. Манай их тамир хүмүүлж ярьж байна. Хүмүүс байна гэдэг бүгд өөр өөрийн одоо сонсож мэдсэн судалсан тэр одоо аргачлал мэдээлүүдээ хэлж байна тийм ээ. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь үнэлж байна. Хөдөлмөрийн үйлсийн доод хэмжээгээр нь дахин тодорхой хувь дахин нэмэгдүүлж олгож байна тийм ээ. Эсвэл одоо бүр одоо яг таблиц байдлаар зохицуулсан зохицуулт байна. Жишээлбэл одоо Эрдэнэсгэгээд Оросын Эрдэнтийн гаргасан таблиц байт юм л тэр 99 онд гаргасан таблиц байдаг хаа яг санаж байна. Тэгэхээр тэр таблицаар бол энэ зөвхөн амь насны асуудал биш. Түрүүчийн манай Батялт хуульчийн хэлдгээр одоо эд эрхтний нөхцөл үнэлсэн. Хүнд гэмтлийн зэрэг мэрэг тэгээ тэр нөгөө сэтгэл санааны хохирол гэдэг эдийн бус хохирлыг бүгдийг тэнд үнэлсэн таблиц байгаа. Тэгээд тэр таблицыг бол яг Оросын албаны улсад бол одоо шүүхийн практикт бол хэрэглэхгүй байна. Харин Украин тэр таблицыг Украины дээд шүүхээс тогтоол гаргаад шүүхийн практик хэрэглэхээ шийдсэн байгаа. Тэгэхээр янз бүрийн аргачлалууд байна. Тэгэхээр манад ямар аргачлалын одоо оновчтой вэ? Манай хөрсөнд буух вэ? Хэцүүн тогтолцоонд наалдах вэ гэдэг юм а бид нар өнөөдөр гарахаасаа илүүтэйгээр харин магадгүй манай алтан гэрэл даргын санаачлага бол бас үр дүнтэй байж болох юм. Тэр хилцүүлгийн дараагаар ажлын хэсэг байгуулагдах юм уу, судалгааны баг байгуулагдах юм уу, хамтрах юм уу тий? Төрийн бус байгууллагууд нийлээд энэ дээр ажиллах ёстой. Тэгээ магадгүй энэ хүсэл зориг нь ус төрчдийн хүсэл зориг байхад бол энэ асуудал бол одоо хууль эрхцэн орчинд нь бол бий болох боломжтой байхгүй. Тийм ээ? Хууль эрхцэн орчиндээ бол бий болох боломжтой. Зүгээр түрүүн тэр даатгалын тогтолцооны юм ярьж энэ бас хоёр бас өөр юм. Иргэний харилцаа, хөдөлмөрийн харилцаа тэр юуны төрийн тусгай албан чиг үүрэг хэрэгжүүлж байгаатай холбоотой албан гүйцэтгэж байгаатай холбоотой харилцаа бол даатгалын системээр зохицуулагдчих бас харьцангуй боломжтой асуудал байна тийм ээ. Гэтэл яг хин нэгэн этгээдийн гин буруутай үйлдэлийн улмаас одоо гим хор амсаад хохирол амсчаад байгаа хохирчийн тухай асуудал бас нэг өөр асуудал тийм ээ. Тэгэхээр тэнд бол мэдээж хэрэг энэ нөгөө үндсэн хуулийн 19-ийн 2 дээр байдаг. Төр бол иргэнийхээ эрх хэрэгчлөөг хамгаалах тийм ээ сахин хамгаалах тэгээ зөрчигдсөн тохиолдолд сэргээх учирсан хохирлыг барагдуулах үүргийг хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд энд бол төрийн механизм бол зайлшгүй ажиллах ёстой. Гэмтэргийн улмаас одоо юу байгаа штэ эрүүгийн байцааны шийдвэрийн 44 дэх бүлэгт байдаг. Хэрэг бүртгэж мөрдөн байцаагч прокурор шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болоод хин нэгэн этгээд хохирсон бол тийм ээ хил сэрэгт холбогдож хохирсон бол тэр хүний хохирлыг төр хариуцж барагдуулах заалт байдаг. Тийм ээ төр хариуцж барагдуулна гэдэг. Нөгөө төрийн аль багчийн өмнөөс хариуцлага хүлээж шүү дээ. Гим буруутай эсгээс нь үл хамааран. Яг тэрнтэй адилхан гим таллагад өртсөн тохиол тэр гим хорыг арилгах хохирлыг барагдуулах асуудлыг бол энэ хуулиар зохицуулах хэрэгтэй. Олон улс орнууд бол хуулиар зохицуулсан хуулиар яг энэ гимтэргийн хохирлыг барагдуулаад төр хариуцсан явж байгаа. Харин төр нь өөрөө гин буруутай этгээдтэйгээ яаж хохирлын асуудлыг зохицуулах вэ гэдэг асуудал. Тэр өөрөө өөргөө биелүүлээгүй. Тэгвэл гимтэр гүйлсэн гин буруутай этгээдтэй бол хариуцсан тогтолцоонд ажиллаж байна. Тэр нөхөн төлбөрийн асуудал нь бол тийм тусдаа зохицуулалт явж болно. Сонсогдчихж байна. Би эсвэл нэг юм хэлж байна. Юу хэлж ирсэн дээр. Тэгээд ямар ч байсан одоо манай хохирогчдыг би бас инх тамир өмгөөлөгч үйлчлэгчтэй уулзж ирсэн. Талигч хны автанд одоо энэгч маань сууж байна. Тэгээд ер нь бид нар зарчим үед нэг юм дээр бүгдээр агуулсаа санал зүрхгүй.
энэ хүмүүсийн амнаас ингээд үн цэнийг өргөдөх ёсгүй тий. Тэгээд бас ингээд олон нийтийн хил мэдээлэл хэрэгслээр яриад юм энэ юмны төлөө явах хүнээс бас зориг шаардна. Хүмүүс янз бүрээр хүлээж авна тий. Тэгээд ямар ч байсан энэ тохиолдсон салбарыг төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд бас энэ иргэдтэй бас талархал илэрхийлмээр байна. Тэгээд бидний гол хийх дүгнэлт бол энэ хүмүүсийн амнаас үн цэнийг өргөдөх ёсгүй. Бид яаж энэ төлөө ажиллах вэ гэдэг л энэ бол дамаа төрийн албаагч бидний үүрэг. Тэгэхээр бидний бас ярилцах цаг бас өндөрлөх тийшээ хандж байгаа нөхөр зэрэг бас эндээс эерэг үр дүн гарсан алтан гэрэл дараагаас санаачлаад танай яам дээр ч юм уу нэг газар энэ хил цөлийг үргэлжлүүлэх бах та бүхэн цагаа товлоо бид бүхэн зарлаад иргэдэд бас энэ мэдээллийг хүргэе. Тэгэхээр биднийг бас өнөөдөр үзэж байгаа үзэгчд бас энэ хил цөлөгтөр ирээд санаа оноогоо хэлээд ингэх юм бол цаашаа бас энэ дээрээс хүний эрхийн комиссын Батагийн хэлдгээр бол бас ажлын хэсэг гараад энэ дээр бол нэлээд түлхүү ажиллах боломж бол байна гэдэг нь харагдаад. Тэгэхээр би микрофоно хоёр оролцогчдоо шилжүүлээд нэвтрүүлгээ өндөрлөе гэж байна. Та бүхэн энэ нэвтрүүлгээр дамжуулаад төр засагт ард иргэдэд хэлэх үг байх юм бол хэлээч гэж хүсэж байна. За зүгээр саяхны нэг нэвтрүүлгээр Францад тусан нэг хэргийн тухай би сонсчихсан л да. Энэ дээр зүгээр гудамжны хэсэг залуучууд мөргөлдөөн хийсний улмаас 3 залуу амнаас нь өргөгдсөн байдаг. Тэгээ тэрэн дээр бас тэр Францын ерөнхийлөгч өөрөө уучлалт гуйгаад байж лээ. Гэтэл одоо энэ манай хоёр тохиолдол төр бол өнөөдөр төрийн одоо өндөрлгүүдч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй. Манай хоёр тохиолдол бол яах аргагүй төрийн одоо өмнөөс албан хааж байгаа тэр хариуцлага гуйтгээд улмаас л одоо охирсон охирл гэж үзэж байгаа. Тэгэхэд цаашдаа хүний үнэлэмжтэй ингээд болчих юм бол одоо тийм хууль хэрэгцээ орчин бий болох юм бол бас дараагийн ийм залгүй явдал дээр бас тэр хүмүүс нөхөн төлбөрөө аваад сэтгэл санааны багч гэсэн одоо охирлоо тий барагдуулах ийм боломж бүтээсэл гэсэн тийм л юм хэлээ. За тэгээд өнөөдөр бас бид нэр их чухал сэдв бас чухал бас тэгээ айгу хүнд сэдвэлтэй тийм ээ. Тэгээд бас тийм нэлээд талбаргүй яллаа. Тэгээ манай Батцаах ирсэн бол бас нэлээд тодорхой явах байсан мөрөө. Гэхдээ манай ажилтаа болоод би хэллээ л дээ. Тэгээ ер нь бол би бас нэгэн шууд эффект байхаас энэ боломжийг ашиглаж нэг санааг хэлмээр байна л та. Тэгэхээр тэрний үхээр энэ наран чимэгч Батцаах энэ хүмүүс маань өөрөө их том иргэний зүй гаргаж байгаамаа тийм ээ. Өөрөө бил юу гэдэг юм наран чимэгч Батцаах ч гэсэн хэлж байгаа шүү дээ. Өөрөө бил миний үг тагч босчихгүй. Би дахиж олон аав ээжтэй тийм ээ. Энэ зовлон шаналлыг үзхийг би бол хармааргүй нэ гэдэг хэлмийг хэлж байгаа. Энэ нийтлэл явж байгаа юм л да. Тэгээд тэрэнд нь би одоо чадхад хараа туслаа явж байна л да. Тэгэхээр олон нийтэд хандаж хэлэхэд бол юу гэдэг юм та бүхэн бас тийм ээ. Энэ иргэнд олон нийт тэл дундаа хэвлэл мэдээллийн ч гэсэн бас би өсөлт болгож таммаар байна л да. Өөрөөр бил мартаж болохгүй нөгөө мартуул сүннэ гэж нэг одоо нийтлж баабар хэлжсэн яг л тэлэлтэй үндсэндээ бити мартаач тийм ээ. Өөрөө манай шүүхийн процессыг уддаг шүү дээ. Ингээд тийм ээ. Тэгэл ингээл явж итл нөгөө хэрэг юу болсон бэ л гэж бид нэр. Одоо би ч гэсэн оюутан багт одоо хууль ингээл явж нэг л алдартай хэрэг байдаг ингээд эхлээл их компьютер ингээд яаж идэх сүлдээ мартагдчих. Юу болсон яасан. Хүн хохирол болсон байдаг. Тэгэхээр энэ дээр бол юу гэдгийг одоо төрийн байгууллагын хүмүүс ч байна бас санаа тавина гэж байна. Тэгээ хэвлэл мэдээллийн бол олон нийтэд бас санаа тавиараа энэ ганцхан тийм энэ хоёр хүний бас би бүгднгийнх нь асуудал. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн нүүдэл шийдэл ток шоуны дугаараар өндөрлж байна. Тэгэхээр та бүхэнд энэ нэвтрүүлгийн үргэлжлэлийг одоос төрийн байгууллагуудын оролцоотойгоор хилцүүлэг болгож хүлээж авч өөрөө бас оролцох боломж байна гэдгийг хэлээ. Ингээд баярлалаа.